За сайн бацгаана уу. Шууд эхэлсэн дээр байх. Тэгээд за намайг идрүүлдэг улс төр судлаар сурч байсан Германд. Тэгээд өнөөдөр нийгмийн хөгжил, хэлний хөгжлөөр гэдэг ийм одоо ерөөхдөө сэдвээр ярихаар шийдсэн. Тэгээд яг уг нь бол маш том сэдв. Өнөөдөр бол бас яг бүх асуудлуудыг ярьж чадахгүй. Гэхдээ яг нийгмийн амьдралд, бидний амьдралд үр дагавартай байх хэлний ямар асуудлууд байгааг хэд хэдэн өнцгөөс нь одоо ярих гэж бодсон. Тэгэхээр ерөнхий агуулга нь бол би нийгэмд байгаа энэ асуудлуудыг одоо 3 симптом буюу одоо шинж тэмдэг гэж бид нэр яриад байдаг шүү дээ. Энэ 3 симптомын өнцгөөс харж онцлоод тэгээд тэрийг хэлний ямар асуудлуудтай холбогдож байгаа вэ гэдгийг нь авч үзээд тэгээд ямар харьцууд байж болох вэ гэдгийг тус нь бас хэлнэ. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө бүх асуудлууд хоорондоо уялдаатай гэдэг өнцгөөс явж байгаа. Тийм учраас энэ бол зөвхөн лингвистикийн асуудал биш. Эсвэл зөвхөн философийн асуудал биш. Зөвхөн улс төрийн асуудал биш. Зөвхөн нийгмийн асуудал биш. Бид нар ч бүгдээрээ хоорондоо уялдаатай. Тэгээд яг би хэдийгээр улс төр судлаач гэсэн яг Монголд бол нэг тийм судлаад авах улс төр гүнзгий бол байхгүй. Тэгэхээр тийм болохоор ерөнхийдөө жоохон хэлний асуудал руу орчихсон. Тэгээ сүүлийн 2 жил тавцаа ингээд хэлний асуудалтай тулгарч байгаа. Яагаад гэвэл ингээд нийгэмд ямар нэгэн юм бүтээн байгуулах хийх гээд ингээд ямар нэгэн одоо нэг мэдлэгийг ашиглаад ямар нэгэн үйлдэл хийх гэхээр яг хэлэн дээр очиж хацчихдаг. Хизээч хоорондоо ойлголцдог. Ямар ч юм хэллээ гэсэн тэрийг нь хүмүүс буруу ойлгодог. Тэгэд ийм хэлний хацаанд орсон. Тэгэхээр энийг жоохон задлж гаргах хэрэгтэй. Тэгэхээр би энэний талаар ярьсан одоо анхны хүн биш. Маш олон хүмүүс энэ талаар ярьж байгаа. Философч Молрерд бас маш их ярьж байгаа. Ер нь бол энэ асуудлыг гаргаж ирсэн. Өнөөдөр болохоор би нэлээд зүгээр юу орё гэж бодсон юм. Энэ симптомууд ер нь ямар эмпирик талаасаа тийм үү? Ямар баримтууд байна вэ? Тэр баримтууд дээрээс үндэслээд бид нар ямар юмыг ажиглаж болж байна. За тэгэхээр яагаад? За тэгэхээр яриа хийхийн тулд ер нь би юмыг аль өнцгөөс нь харж байгаа юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ер нь би хэний талд дуурах юм? За нийгмийн талд гэдэг, төрийн талд гэдэг, хэний талд гэдэг. Яагаад тал гэдэг асуудлыг би ярьж байна вэ гэхээр улс төр энэ нийгэмтэй холбоотой юм бол ерөөсөө хүн яаж ч бодсон, ямар ч юм үйлдэл гаргасан хэн нэгний талд ордог. Ямар нэгэн юмны талд ордог. Нам гэж бид нэр одоо яг үүндээ буруу ойлгоцсон, буруу тийм нэг жоохон агуулгагүй ойлголт яваад байдаг. Нам биш, энэ бол улс төрийн талууд гэхгүй. За тэгэхээр энэ минь одоо асуудлууд руу бас орно. Гэхдээ бас яг зөвхөн хэлний энэ асуудлыг яриад байхгүй. Илүүтэйгээр бас нийгэм талаасаа ярина. Тэгэхээр би нийгэм гэж би юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ бол абстракт монгол хэрэг. Ерөөсөө бидний танихгүй мэдэхгүй монгол хэлээр ярьдаг монгол улсын иргэншилтэй эсвэл бас гадаадын иргэншилтэй байсан ч гэсэн хэн нэгэн монгол хүний хүүхэд энэ бүх хүмүүс абстракт монгол хүн. Нөгөө талд нь төрийн аппарат байгаа. За төрийн аппарат юу хийж байна вэ? За хэлний хууль дүрм журмууд аль хэдийн гарчихсан. 2015 оны 7 сарын 1-ээс Монгол хэлний хууль гэж одоо дахин батлагдсан. Тэрүүгээр бол ерөнхийдөө бол бидний хэлийг хянах, одоо удирдах одоо тэр хуулийн механизм нь бол гарчихсан байна. Тэгэхээр энэ биднэрт ямар одоо хамаатай юм? Ямар үр дагавар авчрах юм? Тэгэхээр эргээд бид нар нийгэм гэдэг одоо өнцгөөсөө бид нар төрдөө одоо юу гэдгийг нөлөөлж иж эргээд эн чинь бид нар яг өөрсдийнхөө амьдралыг хянах тухай ойлголт ярина. Тэрнээс биш зөвхөн төрийн аппаратаар л хэлж байгаа, батлагдж байгаа бүх юмыг шууд дагаад ах юм бол энэ бол хүний амьдрал одоо юу гэдгийг биш. Бид нар зүгээр л одоо юу гэдгийг удирдлаганд удирдагдаж байгаа хүмүүс тийм үстэй. Тэгэхээр энэ өнцгөөс би их ярина.
Тэгээд за абстракт Монгол иргэний талд буюу одоо нийгмийн талд ерөнхийдөө бас жоохон publishing болон хувийн хвшилтэй тэр бас байгууллагууд, боловсролын байгууллагууд энэ гэх мэт байгаа. Нөгөө талд монгол хэлний тухай хууль байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлгээд ерөнхийлөгчийн тамга газрын иргэд гараад ирсэн. Энэ нь бол бас дотроо улсын нэр томьёоны комисстэй гэж байгаа шүү. Тэгэхээр эдгээр бас яг юу хийдэг вэ? Тийм. Тэгээд эдгээр яг юу хийгээд яг бидний амьдралд ямар нөлөөлөх одоо потенциал боломжтой вэ? Энэ талаар одоо бас нэлээд ярих хэрэгтэй. За тэгэхээр хамгийн эхлээд хэлний асуудал яриад ирэхээр, хуулийн асуудал яриад ирэхээр бид нэр тусгаар тогтнолын асуудал руу орох хэрэгтэй болно. Миний уншиж байгаагаар бол бид нэр тийм тусгаар тогтнолын травматай. Одоо нэг л их айсан. Тэ? Бүх юмнаас сүрдсэн. Бүгдээрээ л ингээл нэг бүх юм сүрчих гэл байгаа юм шиг. Тусгаар тогтнолоо алдчих гэл байгаа юм шиг. Нэг л их сүрж гисэн. Тэгсэн чинь ийм байдлаар манай үндсэн хууль тогтчихжээ. Энийний үр дагаварт бид нэр ингээд энээсээ цааш бодож чадахгүй. Уг нь бол үндсэн хууль гэдэг бол конституц буюу ямар нэг юм босгож ирэх тийм үү? Байгуулалт. Тэгсэн чинь бид нэр ерөөсөө гаднаас тусгаар тогтнох талаараа л бодож үндсэн хуулиа хайцсан. Эргээд нийгэм дотроо иргэний эрхүүд, үүргүүд яг ямар зохион байгуулалттай байх юм. Төрийн функцүүд нь яг ямар хариуцлагатай байх юм. Хин хинтэйгээ хамтрах хэрэгтэй. Тэр талаар амар муу. Яг хүн ямар боловсрол эзэмших хэрэгтэй. Яг ямар идеализмтай байх хэрэгтэй. Энэ талаар ямар ч удирдамж байхгүй. Ганц ардчил гэдэг үг байгаа. Тэрнийхэн цаана агуулга байхгүй. Тэгээд ардчил гэж юу юм бэ гэхээр хинж мэдэхгүй. Яг тэгвэл ганц байгаа үндсэн хууль нь тийм чадамжгүй. За тэгэхээр ягаад травмагийн талаар ярьж байна вэ гэхээр ерөнхийдөө энэ бол зүгээр психологийн одоо нэр томьёо. Психологийн нэр томьёо гэхээр яг нийгмийн асуудал руу ингээд шууд ярьчих бас болохгүй юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ симптомууд нь шинж тэмдгүүд нь одоо илрээд байна. За улс төрийн домен гэж юм тийм үү? Улс төрийн домен гэдгээр би зөвхөн улс төрчдийг хэлээгүй шүү. Тийм. Нийгэм тэр чигээрээ. Улс төрийн сэдв болгоод гаргаад ирэхэд хариу үйлдэл үзүүлдэг. Энэ боломж нь үүсч байгаа бол тэр бол улс төрийн домен. Тэгэхээр тусгаар тогтнол гэдэг дээр маш их улс төрийн хариу үйлдэл гарч ирдэг. Одоо монгол хэлийг устгалаа, тий? Тусгаар тогтнолоо алдлаа. Монголоор ярихгүй ингээ гадаад үгээр хэлэнгүүт одоо шууд чи одоо бараг л одоо төрийн дайсан тий ард түмний дайсан одоо болох одоо магадлал маш өндөртэй хэрвээ тэгээ хэн нэгний уурыг хүргэсэн бол хэн нэгэн даргын уурыг хүргэсэн бол тэгээ бүр дуусаа. За энэ симптомууд одоо гэдгийг Габармати гэдэг одоо психологч байдаг тэрний тодорхойлсон 5 одоо шинж тэмдэг байдаг. За травматай хүн яадаг юм бэ? Өөрөөсөө болон бусдаас тусгаарлагдана. Хамгийн ихнийх. За тэгэхээр Монголын төр ерөнхийдөө улс төр иргэдээсээ тусгаар тогтносон. Тийм. Ямар ч хамааралгүй. Ер нь бол. Тийм. За итгэл үзүүлэх явуулах. Тийм үү? Иргэд итгээд ингээд нэг та нар өөрсдийнхоороо шийдээд ингээд аваад явж чадна да гэж итгэдэг одоо улс төрийн хүчин ер нь маш цөөхөн штэ. Төрийн аппарат маш цөөхөн. Аль болох иргэдийнхээ амьдралын бүх нөхцөл байдлыг хянах, базах, түүгээр нь бизнесийг сонирхолтой. За эмоцоо тохируулж чадахгүй. Төр эмоцоо тохируулж чадахгүй. Ийм хүнтэй рационал яриа өрнүүлэх ямар ч боломжгүй. Асуудал ярих юм ч боломжгүй. Шууд уурлана, шууд хорно, шууд баривчлана. Шууд хуулийн хэрэг үүсгэнэ. Ямар ч рационал яриа ярих боломжгүй. Цохоод авна. За, буруутсан мэдрэмж.
алдснаа хизээж хөл тийм хүн хүлэн зөвшөөрөхгүй. Төр хизээж алдаа гаргадаггүй. Ялангуяа төрийн дээд хүн хизээж алдаа гаргахгүй. Хизээж буруу юм ярихгүй. Бас хизээж уучлахгүй. Тэгэхээр алдснаа хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээд дандаа л өөрийгөө хамгаалахад бүх хүчээ зарцуул. За донтолт. Ямар донтолт вэ? За эрх мэдлийн фетиш, хар пиарын порнографи. Нийгмийн сүлжээгээр дөрвөн хар пиарын порнографи. Бүгдээрээ тэрэнд донтцсон. За фетиш гэдэг бол ерөнхийдөө жоохон юу гэдгийг эрх мэдлээр дамжуулж сайн үйл хийх биш, сайн юм хийх биш, эрх мэдлийн төлөө шунах. Тэрийг хэлж байгаа. За тэгэхээр нэг иймэрхүү траума бол бидэнд байна. Одоо трауматай гэдгээ ерөнхийдөө бүгдээрээ нийгмээр хүлээн зөвшөөрөх ёстой. За тэгэхээр яг тусгаар тогтнолыг 20 дугаар зуунд манай одоо нэг уран зохиолч жүжигчид маш одоо эргээд жоохон хилтэйгээ жоохон холбоо те. Тэгэхээр энэ хил гэдэг юмар бидний ерөнхийдөө жоохон төсөөлөл явж идэг. Тэр төсөөлөл бид нар одоо зэд орчин одоо мал хил 3 байхад одоо Монгол баян те энэ бол бас жоохон тусгаар тогтнолтой жоохон холбоод ирчдэг, тайлбарчдаг. Дээрэс нь одоо дэв бүрт орчин одоо нэг тусгаар тогтнолоо тухайлсан тухай одоо шүлэг байгаа шүү дээ. Маш олон газраар очиод одоо одод орчих мандал дээр очиод янгир хайлах хэлгэн дээр очиод ингээл энэ тэнд очиод ерөнхийдөө тусгаар тогтнолыг зарлаа явж байгаа тийм маш их тийм баяртай хөөртэй тийм ийм байдлаар ерөнхийдөө жоохон хүмүүст хүүхдүүдэд тийм боловсролын байгууллагаар дамжуулж энэ тусгаар тогтнолын тухай ойлголт өгөх гэж хичээдэг. Энэ үйлдэлээр боловсролын бүх байгууллагаар дамжуулаад цэцэрлэгээс авахуулаад их сургууль университет хүртэл нь ямар нэгэн байдлаар одоо тийм нэг дархлаа болгоно тэр гэдэг байдлаар боловсролын бүх байгууллага руу шахдаг. За боловсролын яамны одоо боловсролын газрын хүмүүстээр ингээд очиод асуугаад ярангуут ингэдэг байхгүй. За хөтөлбөр гаргалаа. Тэрэнд нь ерөнхийлөгчийн тамга газраас эхлээд аюулгүй байдлын зөвлөл одоо бүхэл одоо төрийн аппаратууд бүгдээрээ боловсрлоо чи ингэж заа гэж боловсролын байгууллагад заадаг, тушаадаг. Тэрээс зөрөх ямар ч боломжгүй. Тэрээс нэг үгийг нь оруулахгүй бол хэлсэн үгийг нь оруулахгүй бол хилээ зөвшөөрөхгүй. Тэгэхээр энэ боловсрол гэдэг чинь ямар ч хэрэгчлөөгүй. Зөвхөн боловсрал ярих ямар ч боломжгүй. Энэ травма гараад энэ инерцээрэл энэ хүн бүрт энэ одоо юуг суулгах гэдэг тийм догматик тийм хандлагаар шахсаар агаад бүх хүмүүс нь нэг тийм айдастай. Гэтэл тусгаар тогтнол гэдэг 2025 онд тийм үү улсын бүртгэлийн ерөнхий газар, сонгуулийн ерөнхий ороо, тэгээд олон улсын гэрээ конвенц, дипломатиос энэ юмнуудаар л манай тусгаар тогтнол, оршин тогтнол одоо баталгааж. Эднэрийг зохицуулахад юу хэрэгтэй? Хүнд мэдлэг хэрэгтэй. Шүлэг биш. Мэдрэмж биш. Уянгийн хайл биш. Мэдлэг хэрэгтэй, чадвар хэрэгтэй. Үннийг хайдаг, зөвийг хайдаг тийм одоо үнд зүйл хэрэгтэй. Тэрийг ганц шүлгээс олж авч чадах юм уу? Тэ? Чадахгүй. За трауматай хүн яах ёстой? Яадгийн гэдэг талаар ярил л да. Энэ жоохон гадаад үг орцсон. Гэхдээ яг гадаад үг гэж хэлж уул нь бол нэг дэмий юм шиг байгаа зүгээр. Жоохон нэг их сонсогддоггүй үгнүүд би өнөөдөр жоохон ашиглана. Яг тэгвэл нөгөө монгол үг гадаад үг гэж одоо үгнүүд чи иргэншилгүй шүү дээ. Тийм үстэй. Гадаадын харьяатын үг тэр гэж байхгүй шүү дээ. Үг бол үг байхгүй. Тийм. Гадаадын харьяатын үгийг те паспортыг авч агаад ингээд шалгаад оруулаад ирнэ гэдэг тийм ойлголт байхгүй. Энэ бол зөвхөн ойлголт ухагдах концептод. За энэ ямар хоёр концепт байна вэ? Сублимжих, субверсжих. За сублимжих гэдэг нь ерөөхдөө жоохон юу яана гэсэн үг. Жоохон өөдлөн дээшлэн гэсэн үг. Хэрвээ чи эмэгтэй хүнд хаягдаад гутцсан байгаа бол гоё уран зохиолын ном бичээд
тэр уран зохиолын ном дээр өөрийгөө болон хайртай эмэгтэй хоёрыг оруулаад тэндээ гоё уучраад тэндээ гоё хараа идлээд тэгээд эцсийн үр дүнд нь гоё уран зохиолын ном гараад ирсэн. Энийг сублимчих гэж байгаа. Субверсчих гэдэг нь юу юм? Ерөнхийдөө жоохон юмыг одоо жоохон устгах, сүтгэх, тэ? Жоохон хоронтох, тэ? Ер нь жоохон доошлох. Энэ яадаг вэ гэхээр нэг асуудлаас болж бусад болж байгаа юмнуудаа нураадаг. Тэрийг субверсчих гэж байна. За тэгэхээр энэ хоёрын механизмын тухай ярина. Сублим бол судалдаг, мэдлэг бүтээдэг, тэрийг дөрөмжүүлдэг, тэгээд гарч ирсэн юмаа дэлгэж хилцүүлдэг. Ерөнхийдөө жоохон рационал хандлагатай. За субверс нь яадаг вэ? Айдас, сүрдүүлэг, ичээх, өрөвдүүлэх. Тэгээд ингэчих юм бол боллоо шүү гэдэг нэг тийм илүү амлсан юмтай. Тэгээд нэг аврах гэж амлана. Одоо тэрийг авръя. Одоо сүрлээ. Одоо тэрийг авръя. Тэ? Тэгээд тэрийг гүйцэтгүүлэхийн тулд тайлбарлахын тулд хүмүүс тулгана. Тэгээд хамгийн гол нь хуульчлана. Хуульчлах маш аюултай. Тэгээ ерөнхийдөө энэ бол жоохон иррационал, хүний иррационал тал дээр жоохон тоглолт юм. За энэ хоёроор би бас нэлээд жишээнүүдийг ярих гээд одоо жоохон удирдгал хийгээд байгаа шүү. За тэгэхээр манайд ямар субверс жишээнүүд байна вэ? Жишээлбэл ийм юу байна л да. Одоо ийм мегамрын саруул эрдэнэ гэдэг одоо хэлний одоо бас нэлээд томчуудын нэг. Тэгээд ийм үндэсний хэл бичгээ мэдхгүй аваас хагас хүн болоо гэдэг одоо гарчгаар одоо ийм нийтлэл ясан. Тэгээд энэний яг би зүгээр нэг бүгднийг уншихаасаа илүүтэйгээр ямар аргумент байгааг нь задлаад харъя. За Д гэдэг хүн за бурайд гаралтай сэхэтэн байсан. За сэхэтэн байсан юм чинь мэдээж сайн л байж таараа. Зөв л байж таараа, үнэн л байж таараа. Илүү дээр л байж таараа. За феминист байсан юм байна бүр. Окей, бүр гараад гисэн. За тэр юу гэж хэлсэн бэ гэхээр хүндрэлтөнд эрдэм ном сурах нь нэн чухал болохыг тайлбарлаас альва нэг хүн бээр өөрийн үндэсний хэл бичгийг мэдэхгүй аваас түүнийг нүдгүү сохор хэлгүү тэнэг эргэтэн дутуу хагас хүн хэмээвээс үл болох газаргүй хэмээмээ гэсэн байна. За одоо хин нүдгүү сохор хэлгүү тэнэг байхыг хүсгэв те эргэтэн дутуу одоо те хагас дутуу хүн тэр гэж одоо хэлүүлэх одоо нэг дуртай биш шүү дээ хүн чинь те тэр ингээд нэг жоохон айлгаа хичээгээд те. За тэгээд тэр хүн бас хэлмэгцэн гэж байна. За тэгэхээр ер нь тэгэл үгийг нь сонсгол хэвээр. Бүр хэлмэгцэн биш үү? Тэгээ энэ хүнээ сонсохгүй бол одоо өөр яах юм бэ бид нар ч одоо тий? Одоо бидний тэр мэдрэмжэн дээр маш гоё тоглолт хийж байна. Өрөвдүүлж байна, айлгаж байна, сүрдүүлж байна. Ичээж байна. Хамгийн гол нь ичээх. За тэгэхээр үндэсний үйл бичгээс сур. За дараа нас нэг хилээ аврыг гэж хөдөлгөөн гарч ирсэн. Энэ бол нөгөө өмнөд хөршид маань болсон ковидын үед болсон одоо төрийн байгуулалтын одоо өөрчлөлттэй бас холбоотой. За яг хилээ аврыг окей болно. Хүн болгоны одоо ирэх тийм үстэй. Тэгсэн чинь гівгэнт COVID-19-ыг тэ COVID-19-ийн үүсэл гарлыг тодруулахад цаад учруулж байна. Бус улсын дотоод хэрэгт оролцож байна ч гэх шиг. Шинжаан ч гэх шиг. Энэ чинь геополитик тоглолт авчилж байна. Ийм аргументуудыг өмнөд хөршийн одоо юу гэдгийг одоо дайсан гэхин цаашаа өмнөд хөршийн одоо өрсөлдөгч том гүрнүүд ийм аргументуудыг гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ энэ геополитикийн тоглоом болчихсон шүү дээ. Юу Монгол хэлээ аврах. Тэгэхээр энэ бол бас субверс яваад байгаа. За тэгэхээр энэ этнолог гэдэг ийм каталог байдаг. Хэлнүүдийн бүх хэлнүүдийг ямар төвшөнд байгааг нь судалж идэг ийм судалгааны байгууллага. За тэр бол Mongolian халах гэдгээр ерөнхийдөө бидний ярьдаг монгол хэлийг бол нэрлэдэг. Mongolian peripheral гэдгээр бол ерөнхийдөө хятад байгаа одоо
Нэм Монгол Autonomous Region те Шинжаан Уйгур, Гансу, Хэбэй тэргээд энэ одоо газрууд дэргэдэг одоо монгол хэлний төрлүүд байна шүү дээ. Тэднийг ингэж нэрлэдэг Mongolian Peripheral гэдэг одоо ойлголтоор халах монгол хэл бол яг хамгийн одоо энэ purple буюу хамгийн одоо өндөр түвшинд хамгаалагчсан хэл гэдгээр статусд явж байгаа. Яг одоо. Mongolian Peripheral болохоор дундаж гэхдээ хөгжиж буй тэ бас тодорхой хэмжээний одоо өөрийгөө аваад явах чадвартай ийм түвшиндөө байгаа гэсэн одоогийн статус байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бас яг тэгж сүрч гээд байна уу гэхээр бас яг үгүй. За тэгтээ бас өөр асуудлууд бас энд яригдаж болно. Би бүгд нь зүгээр юу яах гээд байгаа юм биш шүү. Одоо нөгөө нэг тийм биш гэж бүгд нь хэлэх гээд байгаа юм биш шүү. За энд би сая хэллээ тийм үү. За монгол хэл услаа. Одоо айдас сөрдүүлэг явдаг. Үндэсний хэлээ мэдгүй хүн хагас хүн гэд тэ. Одоо хэлмэгдүүлж харж байна гэд. Монгол чиг рүү эргэж шилжүүл одоо бүх асуудал шийдэгдэнэ гэдэг. Энд би хамгийн хэрэгэлцдэг. Бүх асуудал шийдэгдэнэ гэдэг байгаа шүү. Тэ. Одоо бид нар чинь одоо бараг л бүх үгээ гинт ойлгодог болол тэ. Бүх асуудлаа бүгднийг шийдэл бүх мэдлэгт тэндээс хүрээл одоо энэ уурчин монгол чиг рүү шилжлээ тэгэл бүх асуудал шийдэгдлээ гэж ярьж байна. Тэгэд тэгэх боломж нь бүрдчихэд байгаа юм гэхээр хуулийн өнцгөөс харахад бас бүрдчихэд байгаа байхгүй. Монгол хэлний тухай хууль гэдээ байгаа. Энэний 4.1-4 дээр монгол хэл бичиг гэж монгол хэл кирилл болон үндэсний бичгийг гэж заасан байгаа. За ганц шийдвэр гарлаа. Энэ хоёр үгийг хасчих. Тэгэл кирилл үсэг байхгүй. Кирилл үсгээр бичээ сурцсан бичдэг хүмүүс төртэй харьцах юмч боломжгүй болно. Тэгэхээр эн чинь нөгөө эрсдлийн матриц дээр бол нөгөө магадлал бага ч гэсэн өр нөлөө хамгийн маш өндөр гэдэг тийм матриц дээр бууж байгаа байхгүй. За тэгэхээр энэний эсрэг өөр ямар гарц байж болох вэ? Тийм үү? За бид нар бол мэдээж хэлээ хайрлах хэрэгтэй. Хэлээ бид нар сайжруулах хэрэгтэй. Тэр нь зөвхөн энэ Монголын одоо хэл дотор байгаа биш. Бас Монгол гэж хэлэгддэг өөр олон хэлнүүд байна. Одоо хэл судлалын үднээс Монголын гэд нэрлэжсэн маш олон одоо хэлнүүд байна. Тэр энэ болгоныг бид нар яах вэ? Тэрийгээ бид нар бас нийгмийн энэ амьдралаа оронгоор нэргүүлчихгүй хүн шиг бас яаж зохицуулж болох вэ? Одоо би сублим ярих гэдэг байгаа байхгүй. Одоо жоохон дээшээ гаръя. Тэ? Нэг айдсаар хөвгдөж, туугдаж, тэ? Айж, гинт цочиж ингээд тамга дараад тэгснээ дараа нь амаа ярихгүй. Биш. Амьсгаа аваад, тэ? Жоохон хараад, жоохон ойлгоод, судлаад тэгээд алхамаар хөдөлж болно. Тэ? Энэ бол рационал. За тэгэхээр халах гэж хэлэгдэж байгаа одоо энэ монгол хэл энэ бол би одоо модерн монгол гэж ерөнхийдөө хэлбэл зүгээр гэж бодож байна. Яг нь энэ ярианыхаа хүрээндээ ярьчих. За хуучин гэж байгаа бол ерөнхийдөө болж байгаа уйгурчин монгол. За судлах юу судалж болох юм бэ? Тийм үү? Юу судлах хэрэгтэй юм бэ? Ер нь энэ 20 дугаар зуунд яг хэлэн дээр ажилласан хүмүүс яг хэрхэн ажилласан юм бэ? Яг юу мэдэж, ямар мэдлэг дээр үндэслэж, ямар одоо гаргалгаанууд гаргасан юм бэ? Энэ талаар бид нар судлах хэрэгтэй. За уйгурчин монголчгийн хүрээнд бол одоо энэ бурят, калмык, орд, олд уйгур, пакшпав алфавит, манчу алфавит, шивэ гэж бас байгаад байгаа шүү. Галиг алфавит. Эдгээр чинь бүгдээрээ ерөнхийдөө ойролцоо бичгүүд. Тэгэхээр энэ бичгүүд дээр ямар одоо литератур байна вэ? Тэрийг би юу гэж хэлж яах вэ гэхээр модерн монгол хэлээр тайлбарлах хэрэгтэй эхлээд. Бүгднийг нь гаргаж ирж тайлбарлах хэрэгтэй.
тэгжиж бичгийн шилжилт ярих эрх нь үүснэ. Тэрийг ярихгүйгээр гинтл та гараа хөдөлгөөд ингээд энэ үсгүүдийг бичиж чадчих штэ гэдэг үндслэлээр тулгуурлаад бичгийн шилжилт хийх гэдэг бол энэ бол одоо хүчирхийлэл. Хүний оюуныг шууд ямарч чадваргүй болгоно. Яг тэгвэл бид нар чинь багасаа кирилл бүсгэн дээр зүүн талаас баруун тишийг уншаа сурчсан. Хүний тархи чинь бас тийм хурдан өөрчлөгдчихдөг юм биш. Тийм амархан юм ерөөсөө биш. Тэгэхээр хүний тархийг хамгаалах хэрэгтэй байхгүй. Модерн монгол хэлний хувьд бол ямар мэдлэг бүтээх ёстой вэ гэхээр бид нар жоохон эксперимент хийх ёстой. Бид нар жоохон туршилтууд хийх ёстой. За ингэж орчуулад үзье. Ингэж бичээд үзье. Бид нар ерөөсөө 20 дугаар зуунд өнөө хүртэл ямар ч эксперимент яваагүй. Ямар ч эксперимент яваагүй учраас харьцуулах юм юуч байхгүй. Яг сүүлийн үед гарч ирж байгаа. Тэрийг бас хэлтгэлийн төгсгөлд ярина. За тэгээд дүрм гаргах дүрмийн шинжилт гэж байгаа. Одоо бол дүрм гэдэг бол ерөөсөө одоо гэдгийг хэл шинжээчдийн л 1983 онд хамгийн сүүлд ерөөхдөө ингээд тогтсон тэр дүрм дээр ерөөхдөө бол яваад байгаа. Тэгээд тэрийг нь төрийн хуулиар ерөөхдөө жоох ингээд албажуулцдаг. Гэхдээ энэ ингэж гаргаж байгаа дүрмээ одоо өөрчлөх цаг нь болчихсон. Яг тэгвэл бид нар чинь маш олон паблишинг компаниудтай тэр болгоно нь өөрсдийн гэсэн чадамжуудтай. Монголчууд ч бас өөрсдөө янз бүрийн хэл сураад энэ хэлнүүд хоорондоо ингэж харьцуулаад бид нар чинь өөрсдөө бас маш чадвартай болцсон байхгүй. Тэгэхээр одоо төрийн аппаратаар болон ганц хоёр хэл шинжээчдийн мэдлэгт одоо хязгаарлагдаж биш. Энэ дүрмээ яаж гаргах дүрм нь нийгэм дээрээ гарч ирэх хэрэгтэй. Бидний иргэдийн болох хэрэгтэй. Тэгээд тэрийг мэдээж нийтлэх, хэлэлцүүлэх ийм рационал зарчмаар явна. Тэгээд нөгөө тэр одоо судалж байгаа гэж байгаа юмнуудаа бас модерн монгол хэлээр нийтлж гаргаж ирж хүмүүст тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүйгээр би мэдж байгаа тийм үү? Би ингэж энэ хэлийг өстө төгс эзэмшчихсэн. Тийм учраас та нар эзэмш гэж гэх бол бас маш бүдүүлэг юм. Эхлээд тэр хүмүүсийн тэр өөрчлөх гээд байгаа хүмүүсийнхаа юм руу ойртуулах хэрэгтэй байхгүй. Хүслээр нь явах хэрэгтэй. За хоёр дахь яргаарэ. За хоёр дахь симптом хэл тэнцүү мэдлэг гэж боддог. Хэл яг мэдлгүй асуулт харуулгач. За энэ дээр ерөөхдөө энэ хэсэг дээр би ерөөхдөө одоо гэдгийг хүмүүсийн хэлсэн бичсэн одоо чухал гэж яригддаг хүмүүсийн хэлсэн бичсэн зүйлийг маш их хийж татна. Ингэж байгаагийн учир нь та нарт юу үзүүлэх гээд байна вэ гэхээр энэ хэлний маань хүмүүс яг ямар үнэмшилтээр тогтож өнөөгийн монгол хэлээ одоо авч явж тодорхойлж байгаа вэ гэдгийг ямар ч сан харуулах хэрэгтэй. Яг хөө би жоохон юу яасан л да. Энэ хүнийг нэх муулах гэдэг байгаа биш шүү. Би өөрөө энэ ичилж байгаа юмнуудаа уншиж дуусчаад миний ингээ уур хүрээд жоохон гомдоод жоохон готраад орондоо ороод нэг 2-3 цаг хэвтэж жагаад босч ирээд арай гэж ажлаа үргэлжлүүлсэн. Яг гэдгийг одоо бас уншаад өгөхөөр та нарт бас жоохон ойлголттой болох. За гадаад нэрээр нэрлсэн болгон тэр үндэстний оюун ухаан төлждөггүй юм гэж одоо ил төдөвгөө хэлсэн байна. Тэгээд худлаа гэвэл бид нар социализм гэж хагас 100 жилийн турш ярьсан. Гэтэл социализм гэж яг ер нь юу яриад байгааг ойлгодоггүй байсан. Ардууд бол бүрч ойлгохгүй болохоор тэрийг яаж хийх юм. Тэгэхээр гадаад үг хэллэг хэлн хэрэглэнэ гэдэг тийм аюултай. Манай сэтгүүлчид сүүлийн үед хачин муухай гадаад үг хэлдэг болсон байна. Тэр бол буруу. Яагаад вэ гэвэл монгол хэл бол дэлхийн энэ олон хэлний өвөг эцэг нь. Тэгэхдээ яах вэ ганцаараа биш л дээ. 4 өвөг эцэгтэй байсан байх. Тэдний нэг хамгийн том хэл бол монгол хэл. Үнийг нотлох гэвэл түмэн их юм ярьж болно л доо. Гэхдээ яг жоох өргөжлүүлээ ярьсан. Гэхдээ энэ бол зүгээр
хамгийн ихний жишээ. Энэ бол экстролч нь хаана вэ гэхээр одоо хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоо веб хуудсан дээр байгаа. За ямар ч байсан ингээ хэлсэн байна. За үргэлжлүүлээд. За үг гэдэг бол үг гэдэг үгийг аваад үзье. Үг гэдэг үг дэлхийн маш олон хэлэнд байна. Тэгэхээр үг гэдэг маань монгол хүний хэлний ганц тодорхойлолт юм. Хүн гэдэг үг дэлхийн 135-аас 150 орны хэлэнд байдаг. Саяхан хүн улсын 2220 жилийн ойг тэмдэглэсэн. Тэр бол наанаас авсан тоолтоо. Хүн гэдэг үг дэлхийн том орнуудын хэлэнд байдаг. Худлаа гэх юм бол дэлхийн том соёлтой Францууд хүн төрөлхтнийг яагаад humanité гэж байгаа юм. Хуучин үсгээр хүн гэдгийг хүмүүн гэдэг шүү дээ. Хүн төрөлхтнийг humanité гэдэг. Хүмүүс болохоор бодохдоо Франц хамгийн том соёлтой орн, тэндээс бүх юм гарсан гэж боддог. Хүн төрөлхтөн гэдэг үгээ монголоос авсан байгаа. Цаана зөндөө олон орны хэлэнд хүн гэдэг үг байгаа. Англи хэлэнд ч бас байна. Жохон хувраад л байж байгаа. Тэгэхээр дэлхийн эзэн бол хүн, тэр хүний нэрийг монгол хүн гэж нэрлсэн байна. Энэ нэр нь дэлхийн олон хэлэнд тарсан, энэ нь монголчуудын хэл хоцрогдсон гэсэн шалтгаан болохгүй шүү дээ. Түн шиг маш олон хэл дэлхийд бий гэж хэлсэн байна. За ерөнхийдөө яг Францын яг энэ хэлний хэл судлалын руу ингээ ороод харахаар Францууд энэ үгийг humanité, humane гэдэг үгийг бол бас яг Франц үг гэдэггүй байхгүй. Энэ чинь нөгөө Индо Европын гэж нэрлэдэг байгаа. Тэ энэ хэлний одоо угсаа гаралтай шүү энэ төргээд бас тийм нууд байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ нэг юу яваад байна вэ гэхээр ерөөсөө нэг жоохон нэг тийм үнэмшлүүд яваад байгаа. Тэрийг л би харуулах гэсэн. Тэгэхээр ер нь хэлний яг жинхэнэ лингвистүүд бол ер нь яг мэдэж чадахгүй гэдгийг хэлдэг. Тийм. Гэтэл манай хэлнийхэн яагаад ийм өөртөө итгэлтэй юм бол? Тэ? Яагаад ийм өөртөө итгэлтэй юм бол? Ямар баттай юм бэ? Одоо гэдэг хамер жид мэт бол ерөөсөө шууд хаазын тулгаал гიშгэж шít. Урдаа юу байгааг харахгүй, хажуудаа юу байгааг харахгүй зөвхөн шууд жийж шít. За тэгэхээр ийм асуулт гарч ирж байна. За хэрв бүгд одоо тий монгол үг юм бол одоо гадаадууд яагаад тэр үгийг ойлгоод байгаа юм? Сая өөрөө гадаад үг тэр ард түмнүүдийн оюун ухаанд буудаггүйг хэлчихлээ шүү дээ. Тэр үстэй. Тэгээ гадаад нэрээр нэрлсэн болгон тэр үндэсний оюун ухаанд төлждөггүй юм. Тэгээ яагаад тэр humanité гэдэг үг чинь тэр Францууд, Англиуд тэр бүгдээр хэрэглээд байгаа. Тэд одоо жоох солиотой байхаа тий гэсэн юм асуудал байна. За үргэлжлүүлээд хэвлэлийнхнийг харж байхад хачин завхарсан үг хэллийг хэлж байна. Тэгж болохгүй 40 он хүртэл гадаад үг авдаггүй байсан юм. Коммунизм гэдгийг эв хамтын нийгэм, социализм гэдгийг нийгэм журам гэж авъя. Тэр нь арай ойлгомжтой гэж байлаа. Тэгсэн 40-од оны үед Оросын нөлөө, Коминтерн нөлөө хойно сурч ирсэн оюутнуудын гайхуулдаг байсан. Орос үг нэвтэрсээр байгаад кино, радио гэд баахан үг ороод ирсэн. Одоо түүнээс ч дор өөр үгнүүд оруулаад ирсэн. Менежер гэн. Түүний галсан зохиол шүүмжлээд менежер болгосон байна үлээ. Монголд байхгүй үг гэж байхгүй. Монгол хүн өөрөө марччихсан байгаа юм гэж байгаа байхгүй. Хэлд ороогүй хүүхэд зөндөө байна. Тэгэд хэлд орохоор тэд нар бүгдийг мэднэ шүү дээ. Тэр ч байтугай хэлд ороогүй хөгшин зөндгүүд олон байна. Хэлийг заяамал сурмал гэж хоёр ангилдаг. Заяамал хэлээ хаймааргүй байна гинэ. За заяамал хэл амар ойлголтод орж ирж шүү. Айгуу тийм эзотерик шинжтэй ойлголтод. За тэгэхээр энийг би зүгээр харьцуулах гэсэн нэг юмтай. За эртний грект яг Плато гэдэг философч байдаг тий. Тэр бол бас ингээд мэдлэг гэдэг бол тий одоо эргэн санах энэ төр гэж одоо recollection тий гэсэн ийм санаа бас явж исэн тухайн үедээ. Гэхдээ эн чинь мэдих чадвар واخхой. Тэрнээс үг биш. Плато юу хэлсэн бэ гэхээр хүн ерөнхийдөө зөвхөн пассив тийм үү хэн нэгэн гаднаас хэлээд сургадаг биш. Хүнд өөрт дотор нь бас нэг юм байгаа. Сурах чадвар байгаа. Ойлгох чадвар байгаа гэсэн байхгүй. Тэрийг яг хуу актив эргэн санах гэдэг ойлголтоор ерөөхдөө жоохон тухайн үедээ буулгаж ирсэн. Эн чинь юу штэ? Мено гэдэг бүтээл дээр нийтийн тооллын өмнөх 385 онд гарч ирсэн санаа байхгүй.
Одоо ч тэрнээс хойш хэдэн жил өнгөрч байгаа байлаа. Тэрнээс хойш шинжлэх ухаан, хүн судлал, психологи, нейровисеншафт ямар төвшөнд хүрчээд байгаа байлаа. За яг энийг би яг адилтгах гээгүй, яг гэвэл адилхан биш. Энийг ярих юм бол яг эмпиризм, рационализм гэдэг энэ философи дээр маш том дебат явсан. Хүн ер нь бол тийм үү туршлагаараа сурдаг. Нөгөөх нь болохоор хүнд бас мэдэх чадвар угаасаа дотор нь байж идэг гэдэг энэ рационализм, эмпиризмын том дебат байгаа. Гэхдээ эн чинь үннийг ойлгох, сурах, мэдэх тухай байхгүй. Юу яг үнэн бэ гэдгийг, юу яг зөв бэ, юу яг ажилтдаг вэ гэдгийг ойлгох чадвар байхгүй. Тэрээс ч зүгээр үг мэдэх биш. Тийм. Тэгэхээр хэл бол яг мэдлэг, хэл тэнцүү биш мэдлэг. Тийм. Хэл гэдэг бол яг мэдлэг өөрөө биш. За тэгэхээр хэл гэж юу юм бэ гэхээр хэл бол символ. Энэ бол бас хоорондоо ойлголцоход буюу коммуникацид ашигладаг хэрэгсэл. Тэрээс хэл яг өөрөө мэдлэг биш шүү. Яг биеттэй мэдлэг биш шүү. Энэ талаар ерөнхийдөө ярих юм бол үргэлжлүүлээ жоохон одоо нөгөө гурван одоо хэлний философичийг бас ярих хэрэгтэй болдог. За Gottlob Frege гэж байгаа. Sinn Bedeutung тийм үү? Энэ ерөнхийдөө юу хэлсэн бэ гэхээр юугаар ялгсан бэ гэхээр хүн хэлний ойлголт тийм үү? Нөгөөх нь болохоор одоо лавлах яг нөгөө англи хэлэнд нөгөө reference гэдгээр орчуулсан. Bedeutung гэдэг нь. Тэр нь болохоор яг үгийг хоёр давхаргаар одоо юу яах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Анализ хийх боломжтой, задлах боломжтой. Үг өөрөө ямар нэгэн юмыг илэрхийлж байгаа. Тэр юм нийтийн хувьд хүлэн одоо ойлголт, хамтын ойлголтын юм нь бол одоо Bedeutung. Sinn гэдэг нь яг тэр хүнд бууж байгаа ойлголт. Энэ хоёроор ялгах боломжтой гэсэн. Wittgenstein нэг буюу одоо Wittgenstein залуудаа гаргасан хэлний одоо онлоор бол дүрслэл зураг гэсэн хэл тийм үү. Хэл бол ямар нэгэн байдлаар юмыг зураглаж тийм үү хүнд ингэж зураг байдлаар мэдээлэл өгдөг одоо тийм юм хэрэгсэл. Сүүлдээ хэлний тоглоомод болж одоо жоохон юу яасан. Одоо жоохон илүү флексибл болсон. Илүү жоохон уяатан тий. Ер нь хүмүүс яг бас одоо Wittgenstein энүүгээрээ энэ Gottlob Frege-ийн онолыг маш өөрчилсөн. Яг гэвэл хэлний үг болгоны цаана ямар нэгэн юм байна гэдээсэн чинь тийм ямар ч холбогдлоггүйгээр хүмүүс хэлийг ингэ ашиглаад хоорондоо яриадсан. Тэ? Нэг дотроо нэг жижиг дүрм гаргаад тэр дүрмээрээ тоглож чадж байгаа бол чи тэр хэлээр ярьж чадчихна. Тэгээ хоорондоо ойлголцчихно. Цаана ямар ч тийм том гүнзгий агуулга байх албагүй. За иймэрхүү юмнууд явдаг. За тэгэхээр энэ талаар манай хэлнийхэн одоо ер нь уншиж ирсэн үү? Тэгээ би нөгөө Мөсийн номын сайн дээр рүү ингээд хайлт хийгээ үзэнгүүт ерөөсөө эднэрийн ном нь ерөөсөө за нэгдүгээрт монгол хэл дээр байдаггүй. За тэр нь одоо төвшиж. Бас тэр болгон иймэрхүү номнуудыг орчуулад авах бас хэцүү. Гэтэл одоо бас англи хэл дээр ч байхгүй. За яг хоо Фрегийн нэг ном явж илээ. Гэхдээ бас тэрүүгээр дипломын ажил бичсэн нэг хүн байна уу гэд би нөгөө бүх мастер юуны ажлуудыг ингээ хайлаа. Нэг ч байхгүй. Нэг ч байхгүй. За яг хэл гэж яг юу вэ гэдэг рүүгээ жоохон ингээ оръё. Сая нөгөө хэлний одоо нөгөө философийн хэсгүүдийг өндөр нэг тийм тийшээ нэг гүнзгий орохгүй. Ерөнхийдөө жоохон гийгүүлэгч их шиг гэдэг байгаа шүү дээ. Одоо эндээсээ би нөгөө монгол хэлнийхээ асуудлууд руу орох гээд бэлдээд байгаа юм шүү. Тэгэхээр ерөнхийдөө жоохон гийгүүлэгч гэдэг бол ерөнхийдөө жоохон илүү нөгөө ялгаа үүсэх боломжтой. Нөгөө авиа гаргахтаа нөгөө хэлний одоо тагнаа юу гэдгийг уруулаа ингээд тэргээд те ингэж дуу авиа гаргахтаа
их олон төрлийн ялгаа үүсгэж болдог. Тийм болохоор энэ гэгүүлэгчдэр ерөнхийдөө нөгөө үгний одоо арга гэсэн нь ерөнхийдөө ингэ тогтож идэг гэж байгаа. Игшгийг бол жоохон энэ тэнд гээчж болдог тий. Эсвэл нөгөө игшгүүдийг нь бүгдэн солилоо ч гэсэн үгнийхэн утгыг бас яг ингээд тэр үгийг нь мэддэг хүн хараад бас ингээд тэрийг хэлж ийн гэж ойлгож боломжтой. Одоо дадаизм гэж байна тийм үү? Жишээлбэл одоо нөгөө үгэн дээр байгаа бүх игшгүүдийг нь ингээд өөрчлөд дуулангууд тий. Эхлээд зөв игшгээр нь дуулчаад дараа нь игшгүүдийг нь солиод дуулангууд нөгөө хүн яг тэр тухай дуулж байгаа гэдгийг мэдээд идэг. Эсвэл бүх игшгүүдийг нь устгаж хаяад зүгээр манхан гэдэг үг байлаа л да. Эмнхэн гэд биччихлээ. Тэрийг хүн уншихтаа манхан гэд за нэг манхны тухай ярьж магадгүй юм байна гэд бас ойлгочдөг. Тэгээд энэ игшиг гэдэг юм чинь ерөөхдөө бас жоохон илүү нөгөө грамматикийг ялгах одоо бас үүрэг гүйцэтгэх хандлагатай энэ төр гэд бас байдаг юм байлээ. Тэгэхээр яг энэ бол яг ерөөхдөө жоохон нэгдсэн ойлголтоор ярихын тулд бас ингээд жоохон зүтгэл хэлчихлээ. Тэгсэн чинь одоо манай монгол хэл дээр болохоор за төдөгөө ингэж байна. Хэл ярианы хэлнийхаа дагуу явах хэрэгтэй гэж байгаа шүү. Харин шинэ үсэгт орсны гавьяан дуудлага бичлэгийн зөрүүг арилгасан. Англи хэл дуудлага бичлэгийн маш их зөрүүтэй. Бүдүүлэг хэл шүү дээ. Жохон доош нь хийгээ тий. Тэгээ Франц хэл ч гэсэн нэг тийм бүтэхгүй хэл. Тий. Испани хэл арай гайгүй. Тий. Франц хүүхнүүд тий хоол хэл хоёроо далтганоолсаар байгаад юу ч болгосон гэж. Өөр хангаахан саяхан хүртэл явдгаа байдгаа гэж ярьдаг бичдэг байсан. Одоо ингэхээ байсан бичлэг дуудлагын ижил болгосноор омог отгоороо хачин хачаа ярихыг болиулсан. Яг би энийг нөгөө жоохон хөвгөлтэй ярьчлаа. Гэхдээ зүгээр нөгөө нэг юмыг эндээс бид нэр аягүй сайн ойлгох боломжтой. Энэ тийм учраас би хэлсэн. Ерөнхийдөө манай энэ бидний ярьж байгаа яг энэ монгол хэл чинь бичиг рүү ороод тий яг энэ одоо нөгөө кирилл үсгээр бичигдээд тэгээд энэ олон нөгөө юунууд гэж байгаа шүү дээ. Ястан тий янз бүрийн ястангууд эдгээр чинь бүгдээрээ яг энэ халах аялгаар ярьж сурсан байхгүй. Тий тэрийг стандартчилсан байхгүй. Тэгээд одоо Монгол улсын тий халах аялга бол Монгол улсын аль биесны монгол хэл. Тэгэхээр аялгыг нь засах үүрэгтэй байсан. Эхний ээлжинд. Одоо стандарт тогтсон. Одоо хүмүүс ямар аялгаар ярихаа ойлгоцсон. Тэгэхээр эндээсээ бид нэр цаашлах хэрэгтэй. Одоо эндээсээ бид нэр бичгийн хэл болж шилжилт хийх хэрэгтэй. За энэ аялгын стандартчууд яг фонолог гэдэг ойлголтоор хэл шинжилтээр бол явдаг. Энэ фонологоо бид нэр зэгцэж авсан байгаа. Яг энэ кирилл үсэгт орсноос хойш ямар үйл явц болсон бэ гэхээр фонологоо бид нэр стандартчулж авсан. За фонологоо стандартчулсан юм чи одоо эндээсээ бид нэр бичгийн хэл болох аюул тийм потенциалтай байхгүй. За Дамдас Сүрэнгаа өөрөө хэлсэн бүрэн төгс болоогүй юм шүү одоо болгоорой гэж хэлсэн байдаг. Энэний дараа болохоор би юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэхээр манай хэлний одоо Саруул Эрдэнэгаа биднэрт бас нэг юм хэлсэн байна. Энэ бол нэг бас би одоо маш хэрэгтэй юм гэж бас бодсон. За хүний нэгэнт бичээд тасчихсан. Энэ бол яг нэг контекст нь юу шүү. Одоо нөгөө Монгол бичиг рүү шилжихүүгүй юу гэдэг дээр л одоо яриа орнод байгаа шүү тий. За хүний нэгэнт бичээд тасчихсан дадлаг гэж одоо айхтар хүчтэй ил байдаг. Дээр нь бас мөнөөх үсгийг дэлгэрүүлэхэд дүрмийг нь батлахад хүч сэтгэлээ зориулсан төр засгийн томчууд эрдэмтэн судлаачдын нөлөөч гэж байна. Энэ бүхнээс болоод үсгийн дүрмийг жаахан засварлах, буруу зөвийг нь хилцэх гэсэн санаачлаг бүхэн унаж, санаа гаргасан том толгойтнууд нь банк хүртэх болсон гэдэг. Амь жишээн тэртээ 79 онд их шиг гэлгүй бичиж бүхэл бүтэн тойл гаргачихад 10 илүү жил эрдмийн зэрэгч хамгаалж чадаагүй, гадаад улсад ч явж чадаагүй дээд төмөр тоогоо багш байна. Хамгийн сүүлчийн зартаа жишээ гэвэл хэрэггүй дөрөв үсэг хасах гэсэн хідэн гайгүй хэл шинжээчдийг маань нийтийн сүлжээгээр өөр улсын ирлий зурагч болгоцгоо шахлаа гэд. За эндээс юу харагдаж байна? Их шиг гээхгүй байхыг 79 онд энэ төмөр тоогоо гэж хүн харчаад байсан биз дээ. Энэ их шиг хитих гээгээд байгаа чинь бас бурууч гэж магадгүй юм биш үү?
Тэ? Тэгэхээр зөвхөн нөгөө Монгол Эрдэнэ гав ганцаараа ингэж байгаа юм биш. Эн чинь бас хэлний хүмүүс бас тэрийг бас жоохон ойлгоод байгаа байхгүй. Бас хит их шиг гээгээд хит их тэгснээрээ энэ форм тэ юмны тэр хэлбэр алдагдаад байна. Тэр хэлбэр нь алдчихчингууд эргээд танигдах боломжгүй болчиход байна. Ялангуяа нэр үг үл үг. За зөв бичих дүрм олон нийтийн хандлага гэсэн нийтлэлтэй Сарвал Эрдэнэс бүр 40-50-аад оноос монгол бичгээс кирилл үсгэж шилжих үеэс л эхлэж шүү дээ. Нэгэнт л шинэ үсгэж шилжиж байгаа учраас шууд бүх юм зөвсөрч гэнэ гэж байхгүй. Зарим нь хуучнаа баримтлаад дээрх гин, зарим нь шинжилгээ бариад дээрх гин. 50-50% таа гэж үзье л да хамаагүй. Монгол бичгээ орхисон л буруу болохоос яг энэ тохиолдолд бол хоёр янзаар бичиж эхэлж байгаа хүмүүсийн хувьд тэр эннийхэн зөв гэх буруу гэх аргагүй юм аа. За эндээс би юу гэсэн бэ гэхээр энэ хүний ерөөхдөө нөгөө нэг гаргалгааныхын талаар ярих гэсэн. Одоо нөгөө за монгол бичгээсээ ингээд шилжсэн нь одоо бас буруу тий. Тэгэхээр эргээд орчих юм бол бас бүх юм шийдэгч юм шиг тий. Бас нэг тиймэрхүү хандлага бас яваад байдаг. За тэгэхээр эндээс би асуултууд гаргаж ирсэн. Тэгэхээр ер нь л ингээл бүх юмаа эргүүлэх гээл бүх юмаа хуучин байсан руугаа орох гээл ингэх нь ерөнхийдөө жоохон хэл шинжил жоохон гацаанд орсон юм шүү. Хариултгүй болсон юм шүү. Тэ? Одоо хөгжих одоо боломжоо дуусгасан юм шүү. Тэгэхээр одоо дүрмийг сайжруулах одоо боломжгүй юм уу? Эсвэл мэдлэг улс төрд буугаад өгсөн юм уу? Зөвхөн нэг албан тушаалтан төрийн хүний одоо тархины хөгжил одоо бүрэн гүйцэд бойж байгаа гэс болоод одоо энэ мэдлэгийн хэл шинжиллийн энэ мэдлэгийн хүмүүс одоо ингээд буугаад өгч байгаа юм. Тэгээд кирилл үсгийн давуу талуудыг одоо үл хашаах уу? Нэг юм аврах гэж нэгэд бусад бүх юм устгахгүй гэдэг асуулт гарч ирж байгаа. За хэрвээ хэлний одоо энэ лингвистикийн мухардал одоо бий болсон бол тэр нэг шалтгаантай хаа нэгтээс л эхэлсэн байгаа. Тэр энэ мухардлын шалтгааныг би хайж байгаад миний энэ бодлоор бол энэ Бямберийн чинь би штатсан. За миний би монгол хэлний олон үзэгдлийг зөвлөлтийн нэр Эрдэнэтэн багш нараар удирдуулан ажиж судлан оролдож байхдаа грек латин соёлын хүрээний олон улсын хэлзүүд маш их нөлөөсөн латин гэдэг номын хэлний хэлзүүн эрхшээлээс салаагүй байсан учраас тэр хэлзүүн ёс зүйг дагсан зохиолыг баримтлан түүний хэмжээ дүрмээр монгол хэлзүү учир утгыг тайлбарлах гэж оролдсон боддог байлаа. Чингээд ягтлж үтсээр байтал түүн лүгөө үл нийлэх баримт зүйлч маш олон болж латин хэлзүүн хэвшсэн Прокрустын оронд монгол хэлээ албаар хэвтүүлэхгүй өөрт нь байгаа зүй тогтол учир зүг нь олж мэдхийг эрмэлзэн хүсдэг болж ирлээ. За яг энэ байж болох юм. Одоо юу гэдгийг ерөөхдөө бас заавалчгүй одоо Европын хэлнүүдийн одоо ойлголтоор явснаас тий монгол хэлээ бас өөрөөр нь сурыг ойлгоё гэж юм. Окей байж болно. Гэхдээ энэний үр дагавар нь юу болсон бэ гэхээр хитрхи нөгөө тийш явцсан. Монгол хэл бол шал тусдаа хэл бол гэдэг ойлголт руу яваад орсон. Гэтэл дэлхийн хэлнүүд чинь нэг төрлөөр нь ангилах юм бол нэг хоёр төрлийн гэдэг одоо ойлголтыг одоо тийшээ жоох орно. Тэр дотроо бас амар тийм уяатан байгаад байгаа шүү дээ. Тэр хэл өөрөө хэл шүү гэдгийгээ бид нэр мартаад шал тусдаа дэлхийн бүх хэлнээс хамааралгүй дэлхийн бүх хэлний анхдагч тэ арал дээр оршиж байгаа одоо Робинсон Крузо юм хайшин. Тэгээд ойлгоцсон. Тэгээд ойлгочингууд хэл шинжлэлийнхаа нэр томьёо бүх юмыг нөгөө олон улсад хэлэгддэг тэр лингвистикийн бүх ойлголтуудаасаа холдуулсан байна.
За ерөнхийд нь одоо нөгөө хилцүүн гэж хэлдэг одоо лингвистикийн одоо онолуудын талаар нэг хальт ярив. Ерөнхийдөө 1808 он 1818 онд хоёрт нэг Германы хоёр ах トゥ Фридрих фон Шлегел, Аугуст Вильхельм фон Шлегел гэдэг энэ хоёр хүн ийм типолог буюу одоо нөгөө төрөл ангиллалын одоо хувилбарыг одоо санал болгосон. Хэлнүүдийг дэлхийн бүх хэлнүүдийг ингэж ангилж болох юм шиг байна. Гэхдээ бичгийн хэлнүүдийг шүү. За нэг талдаа аналитик, нөгөө талдаа синтетик. Энэ дотроо agglutinative, flexi-fusional, polysynthetic гэх мэт. Ерөнхийдөө аналитик гэдэг нь ерөнхийдөө нөгөө үгнүүд нь хоорондоо тусдаа функцтэй. Тэгээд тэднийхэн үгийн байрлалаасаа утга буюу грамматик нь гарч ирдэг гэж хэлгэж байгаа. Нөгөө талдаа синтетик нь болохоор ерөнхийдөө одоо prefix, suffix буюу үгний урд, хонь нь юм залгадаг, тэ? Тэрүүгээр грамматика гаргаж ирдэг, ойлголтуудаа гаргаж ирдэг. За тэр fusional гэдэг нь ерөнхийдөө А дээр Б-г нэмэнгүүт С-гээ шинэ утга гаргаад ирдэг. Тэр polysynthetic гэдэг нь болохоор нөгөө хэлбэрээ сольдог гэдэг байгаа. Ерөнхийдөө ямар ч байж болдог, тэ? Тийм хэлнүүд ерөнхийд нь жоохон синтетик гэдэг. Гэхдээ энэ 19-р зуунд гарч ирсэн энэ типологоор хэлнүүдийг ингэж маш хатуу ангилах гэж оролдсон. За энэ хэл бол яг ийм. Тэр хэл бол яг ийм. Эннээс өөр гарцгүй. Яг ингэж л хэл ажиллана. Энэ догматик 21-р зуун хүртэл шүүмжлэгдэж явсаар хагаад судлагдж явсаар хагаад одоо континуум болцсон. Континуум буюу хэлнүүд чи ер нь нэг энэ хоёрын нэг дундан завсар нь явж идэг юм байна шүү. Тэ? Энэ бүх шинж чанарууд ямар нэгэн байдлаар бүх хэлэнд явж идэг юм байна шүү. Жишээлбэл монгол хэл isolating буюу тусгаарлах юм хийдгүү. Бид нар ч одоо нөгөө тэрэн рүү энэ рүү гэдэг байгаа шүү дээ. Тэрийг бид нар suffix болохгүй байгаа шүү дээ. Бичгтээ яг тэгж болохгүй. Нэг л учир байна да тий. Нэг руу гэдгийг жоохон гадуурхад ганцаарнг нь тус нь зай авж байгаа бичээд байдаг шүү дээ. Дээрэс нь тэгэхээр монгол хэлэнд бас энэ isolating чанаруудаас байна. Fusional А дээр Б-г нэмэнгүүт С болчдөг. Тэр А Б-тэйгээ нэх хамаагүй. Ийм юм бас монгол хэлэнд зөндөө байна. Яг хуу хоршоо үг энэ гэж явж исэн. Гэхдээ хоршоо үгүүдийг ер нь бол яг үнэндээ нийлүүлээ бичих хэрэгтэй. Тэгжиж яг шинэ утга нь гарч ирнэ. Нийлүүлж бичиж байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр тэр хоёр чинь нийлээд нэг ойлголтыг тусдаа ойлголт үүсгэж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг бид нар чинь ямар аюул гардаг вэ гэхээр яг миний авах дуртай жишээ нь маш амархан жишээ учраас яг авах дуртай. Гэхдээ нөгөө хувь тавилан, заяа тавилан, заяа төөрөг тавилан тий нэг жоохон тойруулаад компьютер болоод хэрэглэждэг тий. Тэгсэн мөртлөө цаана яг нэг утга яриад байгаа юм шиг. Гэхдээ бас үгүй юм шиг. Тэр эднийг одоо яаж ялгаа үүсгэхгүй? Мэдлэг гэдэг чинь мэдэх гэдэг чинь ерөөсөл ялгаа үүсгэх шүү дээ. Тэ? А нь Б биш. Тэ? Б нь А биш. Энийг мэдчихлээ. Тэгэхээр нэг мэдэх дараагийн шатанд нэг очих гэдэг шүү дээ. Тэгээд А нь Б биш учраас энэ С-гээс илүү шүү гэдэг тэр логик гаргалгаа гаргах боломж нь үүсэж байгаа байхгүй. Тэгсэн чинь төдөөгаа юу гэсэн бэ гэхээр монгол хэл залгамал хэл, бус хэл угсармал гинэ. Яг хоо залгамал гэдгээр ерөнхийдөө синтетик юм уу, agglutinative гэдгээс жоохон яриад байгаа юм билээ. Тэгэхээр энэ аль 19-р зууны эхэнд гарч ирээд тий тэгээд хэл шинжлэлийн дэлхийн нийтийн лингвистикууд аль хэдийн хэл гэдэг чинь зөвхөн ганц тийм биш ээ. Яг хоо нэг төрлийн төлөв нь давмгайлсан хэл гэж байгаа. Жишээлбэл англи хэл, хятад хэл хоёр бол илүү isolating, илүү тусгаарласан хэл. Ихэнх юм нь тэгж явдаг. Гэтэл англи хэлэн дотор бас fusional юмнууд явж байдаг байхгүй. Ихэвчлэн философийн ойлголтууд дээр fusional юмнууд маш их орж ирсэн. Яг тэгвэл герман хэлнээс маш их үг авсан. Англи хэл тэр үг нь авахгүй. Тэгээд тэр ойлголтуудаа герман хэлнээс авахдаа яг тэр fusional байдлаар нь орчуулдаг. Одоо non things
Тэ? Гэх мэтчлэн одоо тэгэхээр энэ хэлнүүд чи ерөөсөө бүх шинж чанар бүх хэлэнд байж болно. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хэлний грамматик яг нэг төрлөөр хязгаарч ажиллахгүй. Тэгэхээр ямар гарц бид нэр ярих хэрэгтэй вэ гэхээр хэл бол мэдлэг биш, хэл бол коммуникац. Тэ? Бид нэр ямар нэгэн утгыг илэрхийлэх гэж байгаагаа л хэлээр дамжуулдаг болохоос биш. Хэл бол өөрөө бидний тэр үннийг мэдээд байгаа юм биш шүү. Үг ашиглаад байна гэдэг чинь чи тэр үннийг илэрхийлээд байгаа юм биш шүү. Тэгсэн чинь манайхан чинь ялаа нөгөө нэг юм дээр Монгол гэдэг нэр өгч чинь тэнгууд үнэн болчихж байгаа шүү. Зөв болчихж байгаа шүү. Тэ? Яс заншил гэдгсэн чинь тэрэн дээр Монгол гэж хадаад нийлүүлээд тэгээд өгнө. Бас зөв. Тэр солипсизм гэж ойлголт байдаг. Энэ нь юу вэ гэхээр ерөнхийдөө нөгөө хүн өөрөө өөртөө л яриад байхыг одоо ерөнхийдөө жоохон шүүмжилж доогож хэлсэн ойлголт. А хэрвээ бид нар зөвхөн өөрсдийнхөө ойлголтоор тийм үү өөрсдийнхөө энэ догманууд дотроо ажиллаад байх юм бол ерөөсөө солипсизм бид нар хинч ойлгохгүй бид нар хэнийг ч ойлгохгүй. Гэхдээ энэ яг нөгөө их мэдлийг жоохон гартаа авах гэж байгаа хүнд амар ашигтай. Тэ? Яг тэгвэл нөгөө өөрийнхөө гаргасан дүрмээрээ бүх юмаа удирдаад тэ? Тэгээд бүх юмыг үннийг тодорхойлоод тэ? Ингээд гоё амьдрал нь яваад шүү дээ. За хоёрт гэвэл яг фильмийн философитой жоохон танилцах хэрэгтэй. Бид нар бол яг бас яг нийт том зураглалаараа харах юм бол бид нар бол бас харьцангуй гайгүй урагшилж байгаа. Гэтэ бас мэдхгүй юм зөндөө байна. Тэр мэдхгүй гэдгийг л хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Тэгэх юм бол одоо урлам хурцсах одоо боломжтой. За тэгэд эхний одоо хэлсэнтэй ойролцоогоор универсал дискурс жоохон ойртооч. Тэднийгээ уншаад бид нар ч гэсэн бас ийм шинжлэх ухааны одоо иймэрхүү юм бас хийж ирсэн шүү гэдэг тэр үгнүүд нь гараад ирсэн. Тэгээд тэд нар уул суурьтай байсан хамгийн гол. Яг тэгвэл тэр Арабын болон тэр Европын одоо тэр юунууд чинь бүгдээрээ бас тэр Грекийн, Ромын одоо тэр үлдэгдлээс маш их оюуны хувьд маш их юм авч үлдсэн. Тэрнээс хоёр тишээ салаалаад яг шашнаараа жоохон салцсан. Тэрнээс биш нөгөө соёлоороо бол тэд нар чинь нэг одоо цэгээс ерөнхийдөө хоёр тишээ салаа явсан. Одоо бас соёлууд бас явж байгаа байхгүй. Тэгэхээр тэднээс бас нэлээд ойрхон юмнууд байсан. Манайхын хувьд болохоор ерөнхийдөө жоохон ламаизм орж ирсэн. Тэ? Жоохон шарын шишин, тэ? Тэгээд янз бүрийн бичгүүд явж исэн. Одоо тэр шивэ, одоо галиглах гэдэг чинь галигаас гаралтай байхгүй. Галиг үсэг, галиг алфавит. Тэр яг нөгөө нэг тэмдэглэхийн тулд буюу нөгөө уйгурчингаар бичээд байсан чинь бас бүх монгол үгнүүд бас яг гаргаж ирдэггүй. Тэгээд дээрэс нь нөгөө хятад үгнүүдийг буулгах гэсэн чинь санскрит үгнүүдийг буулгах гэсэн чинь тэр авианууд нь байгаагүй. Авиагийн тэмдэглэгээ байгаагүй. Тэгээд галиг үсэг гаргаж ирсэн байгаа. Гэх мэт тэгээд тэд нар чинь өөрсдөө бүгдээрээ нөгөө юунаас одоо их суурь нь бол ассир буюу тий ассираас араб хэл нэг одоо юу яагаад тэгээд тэр араб хэлний ассирийн тэр үүсэлтэй бичгийг уйгурууд яагаад ч юм босоо олгоцсон. Тий 90 градус эргүүлээд нөгөө ассирийнхэн арабынхын тэр болохоор нөгөө хэвтэйгээр баруун талаас зүүн тал руугаа бичдэг байсан гэж байгаа. Тэгээд тэмдэглэгээнүүдийг нь аваад дээр нь нэг жоохон цэг нэмээд тэр нь болохоор нөгөө нэг ихшгүүдээ гаргах гэдэг байна. Ихшгүүдээ гаргах гэсэн чинь араб бичгийн тэр одоо янз бүрийн тэмдэглэгээнүүд нь бас яг хангалтгүй байх шиг байсан. Тэгэхээр нь жоохон нэмээд тэгээд уйгурууд ч нь болохоор эргүүлсэн.
90 градус эргүүлээд тэгээ босоо бичих болгоцсон. Тэгээд тэрэндээс цаашаага явсаар хагаад одоо Монголын нутаг дээр ирлээ шүү дээ. Тэрнээс биш энд нэг ганц хүн сууж байгаад ингээд гинт цохиоцсон юм биш байхгүй. Тэр чинь аль тэр Ассираас гаралтай бичиг нийтийн тооллын өмнөх тэдгээр зунаас явсаар хагаад наашаа орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас нэлээд ойлгох хэрэгтэй. За 3 дахь симптом буюу за одоо сая орчуулах уу гэд ярьсан тийм үү. Тэгээ нөгөө би юу яасан шүү. Тэрэнд тохирс одоо нөгөө нэг бидний одоо шовдрлоод хөөцөн ишчээ үсэг байгаа шүү дээ тий. Тэрэнд хэрэглээ олцсон шүү. Нөгөө зөвхөн Монгол биш нөгөө Оросын ганц хүний нэрийг нь бичхийн тулд ишчээ үсэг байгаа энэ гэдэг хэлсэн шүү. Тэгсэн чинь орчуулга гэдэг гаргаад ирсэн шүү. Тий. Орчуулга. Тий. Орчуулга. Тий. За тэгэхээр энийг ярихын тулд эхлээд хэл хэрхэн өөрчлөгддөг вэ гэдгийг бүгдээрээ ярих хэрэгтэй. Хэл яагаад өөрчлөгддөг юм бэ? Сая хэлний төлөв гэд би сая ярьлаа шүү дээ. Одоо бол төлөв гэдэг дээр бид нар буух хэрэгтэй. Бидний хэлний төлөв одоогоор илүү агглютинатив буюу илүү тэр залгамлууд нь явж байгаа. Одоо тэр англиараа бол яг жоох нөгөө нах глүү аг глүү гэдэг нь явж байгаа байхгүй. Гэтэл грамматик дээрээ бид нар isolating шиг бичингүүт бас болоод байдаг байхгүй. Монгол хэл. Fusional шиг үгнүүд бас гаргаад ирж болоод байдаг байхгүй. Одоо нохой хүн гээд байна тийм үү? За тэгэхээр хэл тийм үү дуудлага нь бол ерөнхийдөө байнга өөрчлөгдөж идэг. Энийг яг урт хугацаагаар харах юм бол өөрчлөгдөж байгаа. Ойрын ингээд томруулаад харах юм бол нэг их өөрчлөгдөхгүй байгаа юм шиг. Гэхдээ алсаас харах юм бол дуудлага нь маш их өөрчлөгддөг. Тэр нь болохоор юунаас болдог вэ гэхээр дотроосоо буюу одоо цаг хугацааны туршид дотроосоо өөрчлөгдөнө. Тэр нь бас яагаад тэгж байгаа юм бэ гэхээр шинэ үе, шинэ генерац болгон хэлээ сурахдаа бас нэг жоохон өөр сурчдаг. За энэ бас гадаад хүчин зүйлийн өөрчлөлт байгаа. За өөр хэлтэй контакт үүсгэхэд хоёр уулздаггүй байсан ард түмнүүд уулзлаа учрлаа 8 хэлээ. Тэр 8 хийж байгаа юмнуудаа нэрлэх шаардлага гардаг. Нэгэнд нь байгаа юм нөгөөд нь байхгүй байдаг. Тэрийг яах вэ? Зээлдэн. Эргэлт үүсгэн. Тэгэхээр үг гэдэг чинь нэр томьёо гэдэг чинь бас жоохон тийм мөнгөн тэмдэгч шиг юм байхгүй. Нэгэндээ зээлдэж өсдөг. Тэ? Үнц нь бас ундаг, тэ? Одоо мөнгөн тэмдэгтийн үн өсөд бороод байгаа шүү дээ. Тэгээд бас өөр нэг хэлтэй тэр нь ингээ холбогдоод бас жоохон юу яадаг. Холбогдоод тогтворчдөг. Тэр нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр орчуулгын одоо үгнүүд байна шүү дээ, тий. Тэд нар бол ерөнхийдөө бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр монголчуудын хэрэглэдэг байсан үгэн дотор тэр үг нь байхгүй бол бид нар энэ үгийг бид нар нэрлэж байгаа шүү гэж тогтоод тий энэ үгийг бид нар ингэж орлуулж байгаа шүү гэж тогтоод тэр үгээр явчихдаг. Тэнгүүт яг л нөгөө мөнгөн тэмдэгч шиг тий тэдийг тэдэр сольдог шүү гэдэг шиг ингээд тогтворчж байгаа байхгүй. За мэдээж гадаад үг нэр хэлэхдээ одоо байхгүй авааны одоо хамгийн ойролцоогоор нь хэлдэг. Ингэснээрээ бол ерөнхийдөө дуудлага одоо үргэлж өөрчлөгдөж идэг. За тэгэхээр биднэрт юу тохиолдсон юм бэ? За орос хэлний нөлөө орж ирсэн. Дараа нь 90 оноос хойш бол англи хэлний нөлөө орж ирсэн. За шинэ мэдлэгүүд орж ирсэн. Философи, психологи, психиатри тий. Яг хоо сүүлийн хоёр нь бол жоохон асуудалтай. Эхнийх нь бол бас цөөн тооны өнөөдөр бас сая ярьсан хүмүүс энэ төр одоо болоод бас Монголд гайгүй ороод ирлээ. Бас жоохон суйртай болчих шиг боллоо.
За дээрэс нь computer science, data science, одоо хэлний модельуд гэдэг одоо шин нөлөөллүүд орж ирж байна. Тэгэд одоо сая орчуулах уу одоо орчуулах уу? Тэ? Энэ асуудал дээр эргээд боно. Тэгэхээр ерөөсөө энэ мэдлэгийн доменийн орчуулга гэдэг нэг тусдаа уран зохиол гэдэг нэг жоохон тусдаа болчиход байгаа. Яг одоогийн байдлаар бол. Гэхдээ уран зохиолч гэсэн явсаар агаал тэгэл мэдлэгийн доменийн орчуулга дагах хэрэгтэй болно л доо. Ер нь бол уран зохиол явсаар агаад одоо ерөөхдөө тэрэн рүүгээ шилжинэ. Яагаад вэ гэхээр тэр ойлголтууд нь тэр үгнүүд нь гадаадын уран зохиол тий дэлхийн нийтийн хэрэгжилж байгаа тэр юмнууд чинь бас хоорондоо нэг зөрдөггүй байхгүй. Монголд орж ирэнгүүт бүх юм зөрчдөг байхгүй. Тэр бас шалтгаантай. За энэ дээр би нийтлэг алдаануудын талаар ярих гэж бодсон юм. Ямар нийтлэг алдаа ер нь бид нэр гаргаад байна вэ? Юуг жоохон дутуу хараад байна вэ? Тэгэхээр ерөнхийдөө жоохон универсал ойлголтыг утгыг нь партикулараар нь орчуулцдаг. За энүүгээр би универсал гэхээр бүх юмд адилхан утгаар хэрэглэгддэг үг байгаа. Гэтэл тэрнийхэн яг өөртөө тулгарсан нэг утгаар нь ойлгоод тэрийг яг өөрсдийнхөө практик амьдралдаа буусан юмнасаа орчуулгын үгээ гаргаад ирдэг. Тэнгүүт нөгөө универсал утга нь алдагдчихдаг. За авилгал, ялцрал, за corruption тийм үү? За corruption-ыг бол би ингэж боддог. 90 оноос хойш бол corruption-ыг яг авилга авдаг хүн л орчуулсан байна. Тийм. Өөр боломжгүй. Мэдчихсэн учраас тийм. Гэхдээ яг зүгээр юу байхгүй да. Авилгал гингүүт нөгөө авлага гэдгээс явчихж байгаа байхгүй. Би хүнд одоо давуу ирэх олгочлоо тэгэхээр би авлагатай энэ хүнээс. Тэ? Тэгээд тэр дотор ямар нэгэн юмыг үгүй хийж гин, устгаж гин, муухай болгож гин гэсэн тийм моралын ойлголт байхгүй байхгүй. Зүгээр л авах ёстойгоо авч штэ. Тэгэхээр авлагатай. Тэгэхээр энэ бол авилга. Яг тэгэл авилга. Авдаг авч гин. Тэргүй авдаг авцсан би авдаг аав. Би авлагатай. Corruption гэдэг чинь ялцрал байхгүй. Тийм. Ялцрал. Юм ингээ пропстад байхгүй болж штэ. Тэгсэн чинь нөгөө би ялзруулж ийн гэж хэлж чадахгүй. Тэгэхээр амар тийм өөрт нь эвгүй. Тэгээд за авилга гэж хэлж байгаа байхгүй. За барилгын норматив гэж байна. За энэ барилгын нормативыг бол бид нэр уул нь бол норматив гэдэг нь ингээд үг нь бол ороод ирсэн. Гэхдээ бид нэр ерөөсөө хэрэгэлдэггүй. Зөвхөн барилгын норматив гэж хэрэгэлдэг. Ганцхан тохиолдол дээр л хэрэгэлдэг. Гэтэл энэ норматив гэдэг үг чинь ямар хэрэгтэй үг вэ? Нийгмийн шинжилгээ ухааны, социологийн, улс төр судлалын ямар чухал үг вэ? Энэ үгийг ерөөсөө хэрэгэлдэггүй хим хэмжээч гэх шиг тийм сонио үг хэрэгэлдэг. Тэгээ хим хэмжээ гэхээр зүгээр юу болчих чинь вэ гэхээр нэг олон хүмүүсийн ойлголт юм шиг. Гэтэл тэр норматив гэдэг чинь энэ онлын өнцгөөс харахад ингэх хэрэгтэй штэ. Ийм л байх ёстой штэ гэдэг юмыг тогтоосон нэг тийм үнэлгээний ойлголт байхгүй. Тэрийг ерөөсөө бид нэр хэрэгэлдэггүй. За тэгээд тусгай утгыг өөрсдийн үгэндээ бас хамаатуулцдаг. God тэнцүү бурхан. God гэж байна. Одоо Христийн тэ? Христийн God яг Аллахын юг бас ярьж болно. Яг гэвэл бид нар чинь нөгөө абсолют буюу одоо модерныг маш их ярьж байгаа. Маш зөв. Номууд дээр ч гэсэн бас God гэвчдэг энэ бол маш зөв. Яг гэвэл бидний бурхан гэдэг ойлголтоос тис ондоо. Яг ямар агуулга цаанаа яриад байна вэ гэдэг нь тис ондоо. Тэгэхээр бид нар тэрийг бурхан гэж болгож болохгүй. Яг энэ дээр бол нөгөө шашны байгууллагууд нь өөрсдөө янз бүрийн үгээр ингээд орлуулад явсараад одоо нөгөө эцэг тэнгэр юм уу энэ гэж явсараад одоо гэвгэнт
нөгөө бид нар чинь өөрсдөө бас жоохон боловсралтай болцгаасан. Тэгээд нэг жоохон ойлгодог болоод эхэлж байгаа. Тэгээд God гэдгийг одоо бид нар хүлээн зөвшөөрөх боломжтой болж байгаа хэрэг. Тэгэхээр бас яг энэ шашны ойлголтуудыг яг шашны байгууллагууд нь өөрсдөд нь зөвхөн даатгаа орхичоор бас их эрсдэлтэй. Яг тэгвэл шашнууд чинь хоорондоо маш их асуудалтай байхгүй. Тэгээ би нэг таксин дотор нэг хүнтэй тааралдаа таксины жолооч надаа нөгөө өөрсдийнхөө сургаал мургаалаа ярьж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь гів гинэл нэг тийм буруу номтнууд яриад эхэлсэн. Тэгэл одоо буруу номтнууд тий одоо тийм юмнууд энэ төргээл ингээл яриад эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр үг тэр ойлголтоор явах юм бол бид нэр шашныг хязгаарч ойлгохгүй. Тийм болохоор бас энэ философийн өнцгөөс ийм юмнуудыг тайлбарлаж үгнүүдийг нь оноох хэрэгтэй байхгүй. Тэгж ойлголтоор цэгцтэй явахгүй бол зөвхөн тэр өөрсдийн ашиг сонирхолтой байгууллагууд нь орхичхоор энэ нийтийн юмдаа тэр партикуляр сонирхлоо тулгах гэдэг байхгүй. Тэр нь үгээр орж ирнэ. Маш аюултай. За өшөө нэг хэдэн жишээ авъя гэж бодсон. За өшөө нийтлэг алдаанууд дээр явж байна. За энд би очих шээ. За мөн байна. За энэ хаанаас авсан баримтууд вэ? Тэгэхээр нөгөө хэлний зөвлөл гэдэг шүү дээ, тий. Хэлний зөвлөлийн одоо нөгөө нэр томьёоны одоо ажлын хэсэг гэх юм уу, юу гэх юм те. Нэр томьёоны одоо комисс. Эдний ажилласан материалуудаас нь би авсан. Энэ дотроос би алдаанууд яг энэ үгнүүд нь бүгдээрээ нөгөө хуулийн хэллэг болдог гэж байгаа байхгүй юу? Хэрвээ батлагдах юм бол яг ихэнх үг нь батлагдахгүй ингээд явцдаг. Харин батлагдах юм бол эдгээр чинь нөгөө хуулийн үг болчдөг. Тэгэхээр одоо энэ үгийг хэрэгжилж агаад тий одоо сошиал медиа дээр энэ дотор одоо хуулинд орсон тэр үгнүүдийг нь өөр утгаар ашиглаад хэлчлээ гэхэд хэлний зөвлөлийн баримтаар та ийм утгыг та хэлснээсээ өөр ийм утгыг илэрхийлсэн байна гэж хуулиар батлаад тий нотлогоо болоод тэгээд та шоронд орох магадлалтай. Тэгэхээр хуульчлах гэдэг чинь цаанаа бас тийм аюултай байхгүй. Энийг яг зөв хийж гэнэ үү, буруу хийж гэнэ үү гэдэг хүн бүрийн эрх ашиг. Энийг яг зөв хийгээд байна уу, энэ яг зөв ажиллаад байна уу, энэ яг ямар байдлаар ажиллаад байна гэдэг мэдэх. Энэ бол зөвхөн нөгөө хүний нөгөө мэдэх эрх гэдэг шиг тийм мэдээж юм байх хэрэгтэй. За, этимологигээр дуудлагаар шинэ үг үсгэж чинь. Вирус гэдгсэн чинь нөгөө анх санал болгосон заньян гэж явж байна. Мэрэс гинэ. Вирус гэсэн чинь бэрес шиг болчих гэдэг шүү дээ. Тийм. Энд гэхдээ яг төрийн хэлний зөвлөлд оруулах хөлбөр гэдгсэн чинь мэрэс гэд яг вирусыг нэмсэн юм байлаа эргээд тэгээ ингээд аль нь ч байж болно гэдгээр ингээд зарим юм нь явцдаг. Тэгэхээр чинь бас бид нар ч бол нөгөө нэгдсэн ойлголт нэгдсэн хэлтэй болох гэдэг гэсэн чинь ингээд аль нь ч болно гэдээ явчихаар чинь бас жоохон хэцүү л дээ тий. За этимологи гэдэг нь ерөнхийдөө нөгөө мэрэс гэдгийн этимологи нь юу вэ? Мэрэс мэр гэдгээс үсэх үү? Яах вэ? Тэ? Энд чинь одоо ямар ч үндслэл байхгүй шүү дээ. Зүгээр л нэг дуудлагаар ямар ч үндслэлгүйгээр вирус, мэрэс. Тэнгүүт чинь нөгөө ямар ч тийм язгуур этимологийн үндслэлгүй болохоор чинь бид нар чинь тэр үгээр логиктож болдог байхгүй. Тэ? Логиктож болохгүй. Тэгээд монгол хэлээр чинь логиктож чадахгүй болохоор залуучууд англи хэлээр ярьж байгаа байхгүй. За, утгыг нь алдагдуулдаг. Эффект шалтгаал хоёрыг нь андуурчдаг. Ингээ ойролцоогоор бусаа хийчихнэ. Деспотизм гэж одоо Австрийн одоо шинжлэх ухааны тийм хэллэг байгаа. Тэгсэн чинь шууд дарангуул гинэ. Дарангуулах ёс гинэ. Дарангуул харгислал гинэ. Тэгсэн чинь нөгөө эффект нөхгүй. Гарах үр дагавар нь. Яг деспотизм гэдэг чинь өөрөө болохоор ерөнхийдөө
нэг хүнээс асуухгүйгээр өөрөө шийдчихдэг нэг тийм одоо удирдлага байгаа байхгүй. Төр тий? Хинээс ч асуухгүй, юу ч хамаагүй хүснээ хийждэг. Тэрийг деспотизм гэж байгаа байхгүй. Тэрний үр дагавар нь буюу эффект нь яг үр дагавар эффект хоёр яг адилхан биш шүү. Эффект нь тийм үү? Үр дагавар бол consequence тий? Эффект болохоор нөлөөлөл одоо юу гэдэг юм? Тэр нь дарангуул байхгүй. Тэр нь одоо operation буюу дарангуул. За харгислал гэвэл одоо юу гэдэг юм? Violence байж болох юм тий. Тэгэхээр деспотизм гэдгээр яваад тэрийгэ тайлбарлах хэрэгтэй байхгүй. Тэгэл болоо. За тэгсэн чинь бас нэг би зүгээр инээдтэй жишээ гэж бодоод авсан юм. Энэ нь болохоор бас юу гэдгийг нэг хүүсийн өнцгөөс бодох одоо юу гэдгийг эрэгтэй хүний өнцгөөс бодоод байна л да. Секс бомба гэсэн чинь чалах сайд хүүхэмсэг гэсэн хаалт дотроос ирсэг гэсэн байна. Тэгснэ чалахад одоо бямба гэдэг хүн өөрийгөө айгуу тийм чалах сайтай гэж хэлэх гээд савчулсан байгаа хөөхгүй бямба. Секс шоп гинэ. Тэгсэн чинь чалахын барааны дэлгүүр, хорцлын барааны дэлгүүр гинэ. Секс шопт 95-аас 99% эмэгтэйчүүд зориулсан юм байдаг шүү дээ. Тэр чалахтаа ямар хамаатай. Тэр энэний ард бол нөгөө хэлний зөвлөл мойс шүтээс байждаг. За тэгэхээр философи буюу мэдлэгийн хэлийг философийн хэл гэж бас тусдаа юм байгаад байна. Энийг одоо энэ орчуулгын философи ярьж байгаа хүмүүс, орчуулгатай тулгарч байгаа хүмүүс сүүлийн үед ялангуяа маш их ярьж байна. Яг одоо дэлхийн нийт дотор. Яг тэгвэл энэ философи ч бас нөгөө философийн салбар өөрөө айгүй нөгөө Европ төвтэй явж байгаад одоо бас нэг жоохон глобал болж ирж байгаа байхгүй. Тэгээд энэ тентхийн улсуудад ер нь ямар философууд байна вэ? Тэр эрэл хайгуул одоо тэрнтэй ингэж ойлголцох гэсэн одоо санаачлагууд маш их гарч ирж байгаа. Тэгээд Солонгосын нэг Сол парк гэдэг нэг одоо философи дээр бас ажиллаж байгаа хүн. Яг нэг тийм ном гаргахтаа бас энэ орчуулгын асуудлаар яаж ном гаргахтаа ерөнхийдөө Grenzsprache буюу одоо нэг тийм зааг дээрх хэл гэдэг нэг тийм огтхоныг гаргаж ирсэн л дээ. Тэр нь болохоор зааг дээрх хэл гэж яагаад нэрлэдэг байгаа юм бэ гэхээр нөгөө утга илэрхийлэхгүй байх хоёрын яг нэг тэр дээсэн дөрөөн дээр явж байгаа хэл. Тэр солонгосчуудын яг орчуулга дээр тулгарч байгаа асуудал бид нартай бас харьцангуй ойрхон. Яг тэгвэл бас нөгөө юу гэж байгаа шүү дээ нөгөө монгол хэл одоо тэр солонгос хэл хоёр чинь нөгөө хуучин одоо төрөлжүүлэлтээр болохоор нөгөө агглютинатив гэдэг рүү орчод байгаа байхгүй юу? Тэр агглютинатив гэдэг дээр орчингуудаа тэгээд бас нөгөө солонгос хэл чинь бас нөгөө би гэж хэлэхгүйгээр маш их өгүүлбэр хэлж болдог. Тэ? Монгол хэлэн дээр ч гэсэн явлаа шүү гэхэд хинч ойлгомжтой маш их тийм яриа хэл. Тэ? Заавал би тийшээ явлаа шүү гэж хэлэх албагүй. Тийм. Зүгээр л богинохон хэлчих болдог. Тэгээд солонгос хэл дээр орчуулгад явсан чинь маш их асуудалтай тулгарсан байна. Энэ философийн мэдлэгийн юмнуудтай. Тэрийг ерөнхийдөө жоохон шийдээд айгуу болцсон. Тэгээ одоо солонгос англи хэл хоёрын хооронд одоо тэр Google Translate ч юм уу орчуулахад айгуу гоё тексттэй гараад ирдэг. Яг л тэд нэр хэлээ засаад ижилхэн ойлголт руу оруулаад тэрийг ингээд тодорхой түвшинд хүргэсэн. Манайх тэр ажил ерөөсөө явагдааг байгаа. Google Translate, ChatGPT энэ тэр юугаар аюултай вэ гэхээр ерөөсөө байгаа датаг ашиглаад тэрийг дахиад гаргаад ирдэг байхгүй. Тэгэхээр одоо бид нэр ямар алдаа гарч ийн тэр бүх алдааг ChatGPT, Google Translate хоёр 1000 нуулж гаргана. За энэ дээр бас анхаарах хэрэгтэй юмнууд байна. За бид нэр англи хэлэн дээр нэлээд орж ирсэн, англи хэл рүү нэлээд орсон байгаа. Гэхдээ нэг жоохон ажиллаад үзэнгүүт нэг юм гарч ирж байгаа. За англи хэлний үгнүүд чинь латин гаралтай үгнүүд дүүрэн шүү. Тэр үгнүүдийг бид нэр латинаар нь явах хэрэгтэй.
Тэгэхээр зөвхөн одоо тэр нөгөө дуудлагууд байгаа шүү дээ. Нөгөө нэг sign тий одоо нөгөө англи хэлний дээр дуудлагууд байгаа шүү дээ. Sign юу энэ тэргээд тэр нөгөө англи франц хэл хоёр чинь дуудлагаараа нэлээд ойр. Яг тэгвэл англи чинь бас 40% франц хэл гэж байгаа шүү дээ. Тэр дуудлагаараа маш ойр. Тэгээд тэр франц хэлний тэр фонетик тий фонологиг нь бас манай монгол хэлний кирилл үсгээр ихшгүүд дээр ялангуяа ялгаж бичих боломжгүй байхгүй. Бүгдэн нь ялгаж бичих боломжгүй. Биднийх бол илүү латин герман хэлний дуудлага руу илүү ойртно. Тэрүүгээр би юу хэлэх гэж байна вэ гэхээр одоо information гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр бид нэр information гэж бичих оронд информацион гэж бичвэл илүү зүгээр. Уул нь бол. Тэгэхээр ерөнхийдөө жоох нэг тийм юу байдлаас бид нар бас одоо юу гэдэг нь аль нь яг бидний бичгийн төрөлд жоохон ойртох вэ гэдэгтээ бас жоохон бодох хэрэгтэй юм болгон дээр. Одоо юу гэж өгнөд байгаа шүү дээ. Жишээлбэл дээрэс нь бас зөвхөн энэ англи хэлний дуудлагаар явах биш те. Тэр үгнүүдийн тэр юмнуудыг нь гаргаж ирээд илүү тэр латин герман дуудлага руу нь ойртолвол биднэрт бас илүү ярих ч гэсэн илүү хэлэх ч гэсэн бас илүү ойр юм байлээ. Тэр бүх үгийг биш юмаа гэхэд зарим хэцүү үгнүүд дээр бас тэгж явах нь одоо гэдэг нь прагматик тий илүү ажиллана. Дээрэс нь бас тухайн үгнүүдийг яг өөрийнх нь их хэл дээр яаж дууддаг тэрнэр нь бас жоохон ойртох хэрэгтэй. Жишээлбэл одоо герменевтик Гегел одоо Аугустин гэж бичсэн байна. Тэгсэн чинь hermeneutic гэд хэлчих юм бол эн чинь зөв бохгүй. Тэрнээс биш монгол хүн бас яг орос дуудлагаар нь герменевтик гэж хэлэх бас жоохон хэцүү. Тэ? Гегел гэж биччихдэг. Тэгсэн чинь германаар Хегел гэж байгаа шүү дээ. Германаар Хегел гэдгийг бид нэр Хегел гэдэг монгол яг нүсгүүдээ ашиглаад бичиж болж шүү дээ. Тэгээ яагаад заавалчгүй Гегел гэх хэвээр. Гегел. Герман хүнд очиод би Гегелийн номыг уншлаа гэж хэлэлтэй. Юу яриад байгаа юм бэ? Хий. Хегел. Окей. Чи гэхдээ Гегел гэж хэлж байгаа бол чамтай нэг ярих юм алга гэн шүү дээ. Аугустин гэдэг үг байна. Одоо энэ В ашигладаг юмнууд их байгаад байгаа шүү дээ. Энд чинь бас жоохон орсоор бол тэгээд биччихдэг тэрүүгээр явцсан. Яг үг нь бол цаанаа уулна ихшгээр бичигдсэн байдаг байхгүй. У тийм үү латин хэлний ихшгээр бичигдсэн байдаг байхгүй. Тэгээд тэрийг нь ихшгээр л биччихэл да яадаг юм. Аугустин. За тэгэхээр орчуулга дээр ч юм уу тий хэлэн дээр ингээ ярихаар бид нар бас жоохон одоо парадигм гэдэг ойлголтыг бид нар бас жоохон оруулж ирэх хэрэгтэй. Парадигм гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ бол яг хөө зөвхөн нэг Томас Кун гэдэг философчин гаргаж ирсэн ойлголт. Энэ бол одоо шинжлэх ухаан яаж явдаг вэ гэдэг. Тэрийг нэг тийм нарийн ярихгүйгээр яг бидний ярьж байгаа хүрээнд юу ойлгож байна вэ гэхээр нэг ойлголтууд биднэрт тодорхой хэмжээнд тэр ойлголтын дотроо эргэлддэг. Тэгж явж хагаад гэвгэнт одоо юу гараад шин том ололт гараад бүх тэр өмнө байсан итгэж исэн, үнэмшиж исэн, мэдж байгаа гэж бодож исэн юмнуудыг оронгоор нэргүүлчихдэг. Ингэснээрээ шинжлэх ухааны одоо сайенсийн хувьсгал болдог гэж байгаа. За тэгэхээр тэр хувьсгал болчлоо гэдгийг бид нэр одоо за мэдэх бол одоо гэхдээ эндээсээ бас бид нар ер нь бол хуучнаараа бид нар одоо зөвхөн монгол үгээ ашиглан шинэ монгол үгнүүд нөгөө дуудлагаар нэг тийм этимологийн үндслэлгүй үгнүүд гаргаж ирээд ашиглаад байгаа шүү дээ. Тийм парадигмаар бид нар ингээд нэлээд явчлаа. Тэгээ яваад исэн чинь тэр үнэндээ яг тулах цэгтээ ингээд тулаад цаашаа хөдөлж чадхаа байгаад тий тэрүүгээр тэр ойлголтуудыг нь зөв илэрхийлэх боломжгүй болоод нэг үгийг бүтэн өгүүлбэрээр илэрхийлээд ингээд хэлчээ ингээд нэг тийм хөшцсөн. Тэгэд хамгийн аюултай юм нь яг тэр ойлголтоор нь бодож явсараад гадаад очоод их сургуульд
амар хурдан сураад амар хурдан юм ойлгочоод ирнэ гэдгсэн чинь эхний 2 жил юу ч ойлгодоггүй. Яг тэгвэл тэр ойлголтууд тэр мэдлэгийн тэр одоо үгнүүд байгаа шүү дээ. Тэрнтэй манай бидний хэрэгэлдэг үгнүүд ямар ч төс байхгүй. Ямар ч логикийн холбоосын төс байхгүй. Тэгээд тэр гадаад үгнүүдийг нь бид нэр сонсоод дотроо орчуулж ойлгохдоо шал буруу ойлгочтой. Тэгэхээр би юу хэлэх гэдэг нэг гэхээр бид нар чинь одоо ингээл юу яадаг штэ 2011 оноос хойш бол бас нэг шинэ парадигм гараад ирлээ гэж хэлэх гээд байгаа. Тэрний юу вэ гэхээр одоо Модрын эрдэнэ орчуулсан байх ба хугацаа гэдэг одоо маш том бүтээл өгдөг. Тэр орчуулгыг хүмүүс бол муулах амар дуртай. Тийм. Монгол хэллээ мэдхгүй те бахан гадаад үг ашиглалаа энэ төр гэдэг. Гэтэл тэр чинь философийн хэл явж байгаа байхгүй. Философийн хэлийг бид нэр сураад тэрүүгээр бодож сурно гэд хэс биш. Бид нэр өөрсдийнхөө ашигладаг үгээр философийн яг тэр ойлголтуудыг бид нэр ойлгох ямар ч боломжгүй. Тэр энэ мэдлэгийн зөрүүг яаж ойртуулах вэ гэдэг чинь одоо орчуулгын бас нэг хийдэг одоо ажил те. Гэхдээ орчуулга нь өөрөө бид нарыг энэ жалган дотроо л үлдээхэд чиглүүлээд авах юм бол бид нар хизээч жалганаасаа гарахгүй. Тэгэхээр одоо хоёр төрлийн нэг парадигм явж байгаа гэж би хэлэх гээд байна л да. Нэг нь болохоор сэтгэдэг, оршдог. Тэ? Одоо Мойсийн парадигм. Энэ бол сэтгэгчдтэй, оршигчдтэй, бахан оршдог хүмүүстэй. Тэгээд хуйтай. Сэтгэх хуй, орших хуй. Тэ? Сайхан уянгалуулаад зуртын дуу дуулахад энэ хэрэгтэй л дээ. Гэтэ энэ мэдлэгт ойртоход бодох хэрэгтэй. Яг энэ байна уугүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Одоо thinker гэдэг үгийг яаж орчуулж яах гэсэн чинь заримдаа бодоод заримдаа сэтгэгээд байгаа байхгүй. Тийм. Заримдаа бодож заримдаа сэтгэж ерөөсөө болохгүй. Тийм. Нэг бол бод, нэг бол бодохгүй. Тэгжиж утга нь ялгаа гарна. Тэрнээс биш би ингэ бодчдгийн хаяад боддог, хаяа сэтгэдэг. Тэгэхээр ч одоо юу юм хаашаа одоо нөгөө юуны хувьд тархиныхаа хувьд одоо нөгөө нэг югдаг штэ. Хоёр хуваагдсан одоо биполар энэ гэдэг штэ тий. Хэлээрээ бид нар хүмүүсийг тийм биполар болгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ хайрцагын дотроо байх уу? Эсвэл энэ дэлхийн универсал ярианд оролцох уу гэдэг л сонголтын өмнө бид нэр өнөөдөр ирсэн. Ерөөсөл өөрөө өөртөө ярих юм уу? Өөрөө өөртөө яриад дотроо хөөрхөн айрга тулгаа суух юм уу? Эсвэл жоохон одоо юу гэдгийг дэлхийн глобал энэ ертөнцтэй жоохон нүр тулах юм уу? Тэгээ нөгөөдөл чинь ороод ирж шít. Орж ирээд хөрөнгө оруулалтын гэрээ барай ороод ирдэг байхгүй. Тийм. Усаа хөгжүүлээ бид нарт мөнгө авъя, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдгсэн чинь хөрөнгө оруулалтын гэрээ аваад ороод ирнэ. Тэрийг нь уншаад хинж ойлгохгүй. Тэгээд зац мөнгөнд дүн байгаа юм байна. Гараас зарчдаг. Тэгээ баларна. Тэгээ буруу ойлгочиход. Яг гэвэл орчуулга нь буруу авчихсан. Тэ? Тэгсэн чинь нөгөө амар их ашиг болох нь гэсэн чинь үгүй одоо нөгөө нэг debt bond хоёр ч өөр шүү дээ. Тэ? Эсвэл одоо хувьцаа юу энэ төр чинь жоохон өөр шүү дээ, тэ? Тэр ялгаанууд нь бидний хэлээр илэрхийлэгдэх боломжгүй байвал бид нар тэрийг ойлгож чадахгүй. Тайлбарлаж чадахгүй. Тэгээ бид нар ямар ч ашиггүй ажиллана. Хөгжил ирэхгүй. Тэгэхээр ерөөсөл энэ бүх асуудлууд бидний яг хоолон дээр тулцаад байгаа асуудлуудтай одоо хамааралтай учраас, үр дагавартай учраас бид нар одоо энэ хэлний энэ хоёр нэг тийм
салчаад байгаа энэ биполар байдлаасаа бид нэр жоохон гармаар байна. Эднэр нь жоохон ийшээгээ ойртмаар байна. Хинч хинт ч дуртай дургүй байж болно. Гэхдээ бид чинь тэрнээс давсан асуудал шүү. Тийм болохоор нэгдмэл рүү дөхөхдөө энэ хайрцагын дотор байгаад байвал тэгэл юу лээ нөгөө агаар урдаггүй, агаар сэлгдэггүй хайрцагын дотор юу болдог вүлээ? Ялзрал явагддаг. Тэ? Тэгэхээр эндээсээ гарч одоо энэ дэлхийн нийтийн энэ яриа, энэ дискурстай бид нэр жоохон ойртох хэрэгтэй. Тэгжиж бид нэр өөрсдөө тэднийг ойлгоод бид нэр өөрсдөө зөв ойлгуулдаг болно. Ерөөсөө зөв ойлгуулж чаддаггүй. Одоо Монголцын залуус гэдээ байна тийм үү? Монголц одоо нэг юуны Counter Strike-ийн одоо тэмцээнээр явж байгаа. Уу яг хоо тэд нар бол айгуу дэжгүй залуус. Гэхдээ ингээд нэг дутагдал ажиглагддаг байхгүй. Ерөөсөө юм хэлэх дурггүй. Тэ? Уул нөгөө fan base энтрэ нэмий гэвэл жоохон яриа хөөрөөр нүлээд тэ. Ваа хаста жоохон эмоц илэрхийлээд тэ. Тэгээ монголгүй ерөөсөө эмоц илэрхийлж чаддаг. Ерөөсөө нэг юмыг ингээд үгнээ хэлчих чаддаг. Яагаад вэ гэхээр ерөөсөө ингээд хэлэн ингээд нэг ерөөсөө эвэлж өгөхгүй байхгүй. Яг ингээд тэр эмоцоо ингээд дэлхийн нийтийн хүмүүстэй ингээд харьцаад яриад үзэх гэхээр нэг л тэр цаанаасаа хэлн эвэлж өгөхгүй. Тэгээд яг энэ монголоор ярихгүй өссөн хүмүүс нь болохоор яг гадаад хүн шиг ярьцдаг. Тэгээд мой центр дээр болохоор ямар бас ажилтнууд хийж гэнэ вэ гэхээр одоо нэг риторикийн тэмцээнүүд байна шүү дээ. Риторикийн тэмцээн дээр ингээд яг нөгөө риторикийн нэг тийм ярих техник байдаг шүү дээ. Яг тэр техникээр ярьчингууд би англи хэлийг амарсаа эзэмшиж гин гэдээ ойлгож байгаа байхгүй. Тэгээд тэрийг амар гоё рекламдна. Тэ? Гэтэл тэр чинь зөвхөн нэг тийм гадаад өнгөц яг цаанаа бид нэр агуулга ярьдаг болох хэрэгтэй. Агуулгыг ямар ч аялгаар ярьж болно. За ингээд яриагаа дуусгая. Баярлалаа.